Beno. Beno. Хүн байна уу? Бено. Хүн байна уу? Хүн байна уу? Хүн байна уу? За юу вэ? Юу байна? Юу вэ? Мөн чинь өөрөө тогтож сууж чадахгүй байгаа яах вэ? Бид хоёрыг нөгөө нэг яг 1-р дугаараас эхлээд тэгээд байнга танаа подкаст нь чочноор орё гэдгсэн хүн байдаг байхгүй юу? Тэгээд өөрийг ингээд заа гэж чочноор оруулаад ирсэн чинь дотоод суухгүй. Дэрвэн хөөрөө. Тэгээд тэр хүний хаа нэг ажилуулдаг газар дээр нь ирсэн баа. Тэгэхээр ер нь бол хөл хөдөлгөөнтэй байна. Хүмүүс орж гарна. Тэгээд жоохон дуу чимээ ихтэй байна. Тэгээд тэрийг ойлгоно бизээ. Яа. Харж байгаа биз? Хүүхдээ газар онстэй. Амар хөөрхөн газар шууд харагдаж байгаа орчноос. Зүгээрээ яв. Тэгээ та юу ягаарай. Ээж бас сонирхоор амар яриа өрөөтэй юм байдаг. Бас тэгээд юмнуудын яриад ирвэл сонсоод үзэх юм бол бас ирээд кофе уунгаа ярих Сонирхож үзэх юм. айгуу гоё юм өөр гоё тий яг юм кофений соёлтой юм шигтэй яг ингээл орж ирэл кофе уунгуучлаа ингээл юу хөө яах вэ хөө ямар нэмэрэн тэхүү ин чин тийм очтой ийм очтой ингээ тийг сонь сайхан ойрдоо юу байна гэж танихгүй хүмүүстэй шууд ийм Хотын нэрээ өрнүүлдэг. гоё юм жижиг сажиг яриа ингээ өрнүүлцдэг болохоор тэр нэг юм тухтай татан юм шиг мэдрэмж өгдөг байгаа. Шал өөр соёлыг Монголд туршиж үзэж байгаа хүн те. Тий. Өөр ийм газар бол би харж байгаагүй. Тий сонирхолтой. Тэгээд юмэрч өөрөө ороод ирвэл өөрөө жоох яах л. Тэр ч одоо өмнөөс нь юу ч ярих те. Реклам хийж бит хоёрыг спонсорлдог ба. Кофегоор спонсорлжсэн мэт. Харин тийм юм байна. Аха. Яа буруу юм хэлж вэ сая. За тэгэхээр энэ газар гэж. Бит хоёр за одоо би энийг амин нэг даас нэг жоохон юмнууд хол сонсогдоод байсан. Би чамайг яагаад хөвчөө авахгүй хүн бол гайхааллаа. Би мартцсан байна. Хөвчөн дотроо юу яриха рекорд хийж тавьчаа тэрийг өөрөө сонсоод байгаа юм баг гэж бодлоо. Яа хас оруулж магаалттай. За байлын тийм боллоо. Сая манай хүн ямар нэгэн зүйл авсан. Тэрийг бол хилдэг байгаа шүү. Хилдэггүй мө те. За яах вэ? Хуурчсан. Би авсан. Үе амтрал руу тэгээ шагаад байгаа шүү. Юм өөрхийн юм бэ гэ гадуур явж байгаа хүмүүс цэцэг мэтэг өшцөө яваад байна. Өчигдрөөс эхлээл хүмүүс бүр ингээл амар том баглаад цэцэг тэрчээ яваа. Саяны чиний бэлэг авдаг газраас зүг дүүр үдээсэн те. Дандаа ийм залуучууд байсан надаас аим хөөрхөн санагдсан. Тий. Бараг хосоороо хамт явснаа би биэндээ бэлэг аваад байгаа юм байна ши. Тэгэж юм бол хөөрхөн тий. Яа. Тэгээд Валентин юм ч юм ямар санагдчих байна. тэг надад бол нэг амар анханаас л утга учиртай байгаа л дээ. Яа Мэдгүй. Зүгээр л ингээд надад зүгээр яг чухал санагддаг хит хитэн л баяр байдаг. Ямар ч надад Christmas айгу гоё байвал сайхандаа өнгөрүүл сайхандаа гэж би боддог. Тэгээд төрсөн өдөр. Тэг би хүний төрсөн өдөрт очих амар туртай. Гэтэ миний төрсөн өдрийг ер нь айгу баг тэмдэглэдэг. энэ жил тэмдэглэж чадаагүй шүү дээ. Тэгээд энэ хоёрт л ер нь энэ дээр нэг юм аяа олчих шиг. Лифтний ай. Манай лифтний. Лифтний ай рекорд хийгээд авчих за уцаараа. Шазамт чи. Тэгээд бусад баярууд дээр нөх амар сүртэй ач холбогдол өгдөг. Тэгээд цагаан сар дээр бол яг угаасаа гэр бүлийнхэн
тэмдэглэдэг болохоор тэрэнд тусч ядаг хөөрөөд байдаг бол юм байхгүй. Тэгээ Валентины цэнийг тэгэж амар хөөрж хүлээж авч баярлж ирснээ санахгүй байна. Чи ялгаагүй гэж. Би нэрээ Валентинаар авч ирсэн хамгийн фаны бэлгээ ярих уу? Энэ Осон амс авчихсан. ямар гоё юм. Тэр нь эрэхтэй. Яагаад хосч юм уу? Зүгээр эсвэл рандом хин нэгэн чам. Үгүй тэр үед хос байсан. Аль нь чах вэ? Тэ. Хос байсан. Тэ. Хос байсан. Хос байсан. Тэгээд надаа яг Валентины өмнө хүн цагаас оруулсан байхгүй юу? Тэр чинь Өөрийнхөө бэлгийг зүгээр бэлгэлээ нэс. хамгийн гайхалтай нь бид нэр амьсыг 2 жил өмссөн. Гайхалтай байсан. Бас энэ л юм. Яг амьдралд хэрэгтэй. Надад болохоор ерөөсөө мартагддаггүй нэг Валентин байдаг. 9-р анги Валентин баха. Би бараг 20-од чиглээд авсан заа. Popular girl. Яа, амар чиглээд авсан нэрээ. Би нөгөө тэр үед хөл бөмбөг тоглодог гэсэн аахгүй юу? Тэгээ гутлуугаас хүрээлэн ингээл амар их хэрэгтэй юм байж тарж байгаа шүү. Тэгтээ хүүхдүүд 10 жилийн хүүхдүүд дандаа хүүхдүүд Crush юм чи. тэгэл яг ингээд нэг хүүхд ямар ч альбан голтын бүх төрлийг ингээд бантглаад өгч гисэн. Вау. Тий энэ амар гой санаа байгаас тээ. Вау. Тэ. Too much for me. Тэгээд би гэр бүлээрээ тэрийг маш удаа ийцэн. Тэгээд нэг хүүхд болохоор бас яг юм хөрхин чиглээд мөхлээд тайлуулаад юм гараараа юм өгцөн. Энэ дэмнэлээр тэгэл тоффи гэл тэгэл мерси энтрэг бол тэгэл цаханахаа ингээл үүд мөд нэгэл амар тавьж мавцсан. Би тэгээ ямар ч 9-р ангита өмнө тэрнээс өмнө нь тэгэж амар их чиглээд мөхлээд авч мавж ингэж үзэж байгаагүй. Тэгээ анх удаа л 9-р ангита гівийн гинт тим их чиглээд санамсраг өөрөө мэдлгүй тэгэж авч ирсэн. Тэрнээс хойш бол яна мана гэж юм лээж. Гэтэ ер нь тэг Валентинуудаар баг синглж байдаг гэсэн юм уу. Нэгсээс ерөөс толгойд буухгүй л та юу идэг байсан аа. Тэгэхээр сингл л байдаг гэсэн юм бол Валентины өмнө салаад Валентины дараа нэлдэг байсан юм болов уу гэж. Ачмас брокунд болох юм тий. Аха. Гомдоог нас яг 12 маар ерэн да. Тэгэл нэг жоохон хэрүүлтэй уруултай. Тэгэл нэг 14-ийнхөө нойрын зүгээр бичээл уучлаараа яасан гişэл 15-нд нь бол 16-нд нь илэрчих юм шүү. Гэтэ тэр хүн чинь гомдоод муудалцчих юм бол Валентинаар бүр их юм expect их юм шүү. Валентин өдрөөс арайч тийхгүй ах. Зүгээр хурцгээд уучлаарай гээд уучлахгүй бах гээд. Магадгүй л. Гэтэ би бас ингээд яг тэмээтэй. Би тэ сая нааш яг ингээд бодчихлаа. Би ингээд өглөөхөө ингээд залуучууд одоо үеийнхээ одоо нэг юм хүнийг хайрлах юм сэтгэлгүй юм балмад болцсон юм уу гэж GPT-тэй амар ярилцмэрлэл ээж илаа. Тэг яг бити. Гарсан чи ингээд GPT болгож байгаа байхгүй. Яг өмнө нь ч гэсэн иймэрхүү байдаг лээсэн. Гэхдээ одоо зүгээр ингээд хүн болгон тэрийг ил хардаг болсон болохоор их болцсон юм санагдаж байгаа гэж магадгүй гэж бодож байгаа байхгүй. Тэгээ бэст нэрмээр гэж бодсон хэрнээсээ сая ингээд гадуур ингээд явж хахад Оо. За. Оо. Марана strawberry юу мөрөс махмашиг. Яг нэг юм нэлон итм яг нэг юм гоё мумарас юм аа. Стойн. Амар чихэртэй биш. Гэтэ амар гомдтой байна. За энэ Blue Lemonade. Амгаа амтмаа. Дэжиний амцад үз. That's so good. Би нэг ерөөсөө ийм амттай гэж expect хийгээгүй. Yeah. Nice, thank you. Чавсан. Болох нь дий дараа нь. Эдитэн дээр. Үгүй штэ. Бид төр edit хийхгүй штэ. Тэ. Шууд шаач тийм. Шууд саундаал жоохон зү. Тийм, саундалж явах юм шүү дээ. Тэгээс шууд хатлаг хийдэг байгаа. Хасдаггүй байгаа. Үгүй тэр аматер хүмүүсэл хийдэг алта.
За ийм юм сая ярьжлаа битээ. За. Одоо үеийн залуучууд малуучууд ер нь хүмүүс ингээд нэг юм амар хэрцгий болцсон. Хүн хайрлаж инэрхээ болцсон. Тэгээ нэг юм нэг балмад юм хүн хайрлах инэрх сэтгэлгүй болчихжээ гэж юу ярьчлаа л да. Тэгээ өнөөдөр ингээд харахад гудамжаар ингээд цэцэг барьсан л залуус гүйлдээд тэгээ намайг яг хоёр хуваачлаа. Харин тийш. Тэгээ тэрэн дээр юу гэж бодож байна гэж юм. Тий. Энэ юм бол юу гэхгүй. Миний бодлоор зүгээр нэг юм сошиал гэдэг нэг юм юу батаа штэ нэг юм хайрцаг нэг юм наадтай нэг юм леер үүсгэж байгаа штэ тий. Тэрний ард болохоор хүмүүс нэг юм угаасаа тэр сошиал дотор байгаа тэр нөгөө нэг хүмүүсийн хандлага характер нэг тийм одоо жишээлбэл ингээд хүн нэгнийхээ контактлаад хөл төрийн гიშгчлээ гэхэд уучлаарай гэд хэлэхгүй л нэг юу гэдэг шүү дээ. Тэгэхгүй тэгээд тэр юуны чинь цааталт бол юугт шааж исэн хамаагүй байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр юмд хитрхи автцсан хүмүүс одоо ингээд шууд тэр нөгөө нэг одоо тэр сошиалын тэр леерний цаанд бистана одоо хамаагүй ярьж байгаа юм ингээд шууд үйлдэлээ илэрхийлээд байгаа байхгүй тий. Уг нь бол тэр юмд бага байгаад хүмүүс өшөө гоё ингээд амьд харилцаа их байгаад тий. Тэгэнгүүтээ одоо юу гэдгийг гудамжаар хүмүүс алхах нь их байгаад тарихгүй хоорондоо юм ярих нь их байгаад тий. Тэгээд их юм бол тэг чин аяндаа багасах байхгүй. Одоо нөгөө нэг амар ойлгомжтой зөв жишээ гэж хэлэх нь хаашаа бидэхгүй. Гэхдээ зүгээр одоо ингээд хосууд байдаг шүү дээ. Амар хол цагны харилцаа ингээ хайр дурлалыг амар шалгадаг малгадаг гэв. Тэр бол амар шийтгэхгүй тий. Зүгээр л тэр хүмүүсийг хэцүү байдалд олж байгаа хгүй. Энэ тэр чи хайртай бол хамтдаа байж контактлж тий нүд рүүгээ харц сууж ийж тэр чи ингээд яг тэр нөгөө хайраад гусалж байгаа хгүй. Хол байж юм зүгээр л яг нэг тийм цонхны цаанаас яг ингээд зарим үгнүүдээ ингээд дүлий тэр бас үл ойлголцдог үсэн сошиал яг нэг тийм баригдмал гэхдээ нэг юм заваа юм яг хүчлэлтэй орнууд бол угаасаа нөгөө хүмүүс нь өөрсдөө нэг боловсон учраас тэр яаж ашиглахаа ингээд мэдээд байгаа хгүй тий. За энэ дотор бол ингээд зүзэх хөстөө байх ёстой онцтой ч юм тийм нэг хэм хэмжээ байгаад шүү дээ. Манай болохоор тиймэрхүү юм нэг сайн хөнгөж болоо ингээд хитрхи замбраг алдсан юм уу тий. Тэгэнгүүтээ тийм жоохон онцгүй юм нэг ингээд гарч ирээд хэлгээ. Тийм тэгэнгүүтээ тэрийг талаг жинхэнэ байдалтай. Манайха ер нь нэг юм автомтаа тий нэг юм тогтсон суур нэг юм тэргээ юм хайпертэй хүмүүс байдгүй. Тэгээ дэндүү юм хувьсамтаа, дэндүү тасамтаа, дэндүү давчуу. Дэндүү аль байсны хөтөө. За мэдгүй дөө. та өөрийгөө танилцуулна уу? За зүгээр л шах. За Өөрийн гэсэн бяцхан бизнес эрхэлдэг очко гэдэг хүн байна. сайн байна аа. Тэгээ яг саяны ярьсан энэ амьд харилцаа хүмүүстэй ярилцах гэдэг яг энэ газраа ингэж хийж бүтээж үйлдэл хийдэг одоо тийм дүү сайхан ярьсан шүү дээ. Тэр шиг. Тэгээд саяны яг яриад айгуу гоё усаад тачлаа тий. Яа аха. За Валентины баяр. Хэр танилцуулах юм уу? Валентин ярих юм уу? Валентины баяр хэр ингээд ийм ач холбогдол өгдөг үү? Хизэнээс тэмдэглэсэн нэг тийм онцгой Валентин байна уу? Дурсамж байна уу? Тэмдэглэлээд ер нь бол дууссан гэж байна. Тэр баярыг ер нь бол ингээд одоо ерөнхийдөө бол зөвөр нэг хүмүүс амар хитрхи баярын өдрүүд их байдаг юм шиг надад санагдаад байхгүй. Яг баярлах боё л доо. Гэхдээ зүгээр л одоо зүгээр юу гэж бод яг яасан гэж баярлах гэдэг гэж л ер нь боддог болсон гэх юм уу. Би сая яг ингэж бодсон. Танаас ингээс асуусан шүү дээ ингээд хүмүүс ингээд амар зэрлэг балмад болоод байгаа юм шиг байна. Тэгсэн чи өнөөдөр ингээд амар олон хүмүүс цэцэг барай гарч ирэх гэж байна шүү дээ. Тэгээ би Монголд ингээд амар их баяр хүмүүс
бүгд баярыг ингэж юм болгож хүлээж аваад байгаа нь яг баярыг далимдуулж нэг юм Тийм шүү дээ. сэтгэлийн арга цаахыг нэг юм зөөлөн байх юм нэгэндээ хандлага гаргах уулзах болцох халахах нэг ярилцах юм шалтгаан болж өгöd байгаа болохоор манай хүмүүс юу нэг айгүй их баяр зэмтлээд байгаа юм болов гэж сая миний гарахын толгоонд бодлоо. Тийм шүү дээ. Тэгээд нөгөө нэг юу шүү дээ. Яг л нөгөө нэг юмний бас халахж байгаа даахгүй тий зүгээр хэцүү байгаагаа зүгээр ганц удирч гисэндээ Баярлаж идэж ууж өнгөрөөж байна. Тэгээ одоо кино урлагт болохоор ингэдэг байгаа. Нөгөө нэг одоо тэр улсад одоо хошин шог хэр их хөгжснөөр улсын одоо хөгжлийг нь тодорхойлж болдог гэж аахгүй. Тэгээд хитрхи их хошин шогтой орн болвол буурай зовцсон гонигтай улс байна гэж үздэг. Харин нэг юм одоо илүү юм 50 ууж эсвэл нэг юм түүхэн кинонод илүү их хөгжтэй гардаг юм хөгжсөн. Тийм юунууд бол ингээд илүү юм аз жаргалын индексийн хувьд арай юм дээгүүр улсууд юм цаашаа сэтгэж бодож ингэж нэг юм өнгөрсөн рүүгээ явж чаддаг, ирээдүг рүү явж чаддаг болохоор урлаг нь тэгэж хөгжиж гарч ирдэг. Тэгээд тийм манад бол тэгэл Манад яг ялан зөнхөлж байна. бод хоёр нэг юм амар юм дотн юм баг үнсэлцлээ. Үнэ Ямар ч юм хоёр юм игдээ. тэгэхээр зүгээр та хоёрын сүүлд нэг хэд хэдэн дугаар хитрхи философик шахах гэдээс одоо нэг юм зочин орж ирэх уус хугацаа болцсон байсан шүү. Өнөөдөр арай айгу таг шааж штэ. Ааха. Сүүл би та хоёрыг үзсэн чи бүү яг юм таг биш зүгээр амар serious шахах гэдэг таг биш байл болцсон юм биш үү? Таглаа чинь таг биш болцсон шүү. Аашаа. Одоо энэ дээр болохоор тийм мэдээж яг хүн ингээд ороод ирэх юм бол тийм ярьж уруу татчих болно заяа. Чадна хоёр тийм авьяас байна. Тий. Тэгээ ер нь бол тухайн өдрийнхөө ер нь дандаа мүүднээс шалтгаалаад. Тийм бол тийм. Тэгээд бид хоёр яг баян ингээ хамт ихтэй яваад байгаа болохоор ингээд ер нь ойрхон юмнуудаа боддог болсон. Тэгэн готл ингээд яг ингээ хойлоо суугаад нийлээд юм аян готлаа ингээл Згээрээ. тэгээд ойрдоо бас яг ой гэтээ нэрээ хүмүүс ер нь яг нэрнгээсээ яг нэг юм өөр нэг юм үе шат юм давхарлуу яг юм ороод байгаа юм шиг өөр нэг юм шилжилт юм болоод байгаа юм шиг санагдаж байна уу гэж юу. Ямар юу Одоо ингээд өмнө нь бид ингээд бодож байхад бид нэр ингээд хизээч одоо тийм амар олон хүмүүстэй юу. Миний эргэн тойронд байгаа бүр ихэнх хүмүүс нэг юм бясалгал нэг юм төлөвшүүл зөвшүүл одоо нэг юм дүү харилцаа ч юм уу те нэг юм сүнслийг оршихуй ч юм уу те амар амгалан байдал хаана оршдог. Ер нь нэг юм амар амгалан илэрхийлсэн нэг юм тиймэрхүү зүйлүүдийг гаацтай мосч гэхэрдэх юм аа гэж бас гээд байгаа хгүй юу. Тэгээд сүнслэг болж ийн гэж үг. Тэ ихэнх хүмүүс нэг юм амар юм сүнслэг болоод байгаа юм санагдсан надад. Тэгээд нэг юм яг нэг юм үе шат өөрчлөгдөд байгаа юм байна даа л гэж бодсон. Таны 20 настай үед ихэнх хүмүүс юу ярьдаг байсан бэ ер нь? Таны үеийн залуучууд. Миний үеийн залуучууд аа. Тэг 20-тай авчичаа. Тэр үедээ битгүй би 20-тай хүүхэд хийж илаа. Хийсэн шүү. Гэтэ зөв яг нийт массын хэмжээнд ярьж байна. Тэгээ ер нь намайг тэр 20-той байх үеийн залуучууд ямар хуу Чиг хандлага нь ямар байсан бэ гэж. Ааха. Тэгээ би өөрөө нөгөө нэг тийм хитрхи тийм нээлттэй хүн байгаагүй л дээ. Ер нь бол одоо байгаас шал эсгийн Бүр гिचэн шоу тэ интроверт юм байсан хгүй. Ер нь бол ганцаараа байх дуртай, ганцаараа хөгжим сонсоод ч юм уу, гитар бариад суудаг ч юм уу, ном уншаад суудаг ч юм уу. Тийм байсан хгүй. Тэгээд яг тэр үед эмо боёс. Тэгэнгүүт Төстэй байсан. тэгэнгүүт тэр үед бол зүгээр би нөгөө аюу тийм яг 19-20-тай байхдаа амар хөгжим мангар сонсдог. Тэр би бүр амар хүндээс нь бүр хөнгөн болохоор бүгдийг сонсдог байсан хгүй. Тэгэнгүүт яг зүгээр найзуудтайгаа 10 жилийнхантайгаа ч юм уу зүгээр их сургуулийн найзуудтай ч юм уу ингээд
уулзаад чийлрээд сууж хахад нэг бол охин ярина, нэг бол арх. Тэгээ ер нь бол тэгээ тэр үед Тэр үеийн дараагаас юу вэ? Би тэдээс одоо ингээд охин банд арх ярьдаг үе маань ингээд байсан өнгөрцөн байхгүй. Тийм. Тэгэнгүүт одоо юу гэх юм. Надад тэр үед одоо тэгээ тийм байх шалтгаан байсан байхгүй. Яагаад гэвэл би өөр арх хүч чаддаггүй. Дээрээс нь одоо жишээлбэл эмэгтэй хүний би арай өөр талаас нь хардаг. Одоо жишээлбэл ингээд би одоо найзуудтай хангаа отыг гараад тэ шоуч мод нөгөө баанд орох шалтгаан охин чигт байхгүй. Одоо ч гэсэн байгаа л да. Тэгэнгүүт би бол жишээлбэл яг баанд ордог гэх юм бол арай сонсдгоос арай одоо би жишээлбэл арай амьд хөгжим сонсдог байлаа гэхэд хай нэг тийм нөө трансмас тэ жом цаа хөгжимтэй газар ормоо санагдвал баанд ордог ч юм уу тэ. Тиймэрхүү шалтгаантай ороход хүмүүсийг хаахад амар жоохон хэцүү. Тэгээл мэдгүй тэгээд би нэх амар юм ярьдгүй тэгээл ерөөхдөө хүмүүсийг одоо ч яг тийм л тэ тэгтээ ер нь л бол амар хүмүүсийг сонсдог хүмүүс ч гэсэн амар их юм ярьдаг. Тийм. Тэгэхээр одоо тэгээд тэр үеийн залуучууд яг юу ярьдаг байсан юм бол гэж байна. Одоо тэн одоо энэ нөгөө ингээд орж гарч байгаа залуучууд юу юу ярьж байна? Янз бүрэл баг л та. Одоо би гэхдээ юу болсон? Бас нэг тийм үгээ аваад болсон гэх юм уу? Хуучин шиг нөгөө нэг тийм их сонсгос илүү одоо хүн юу ярмаар байна тэрийг ингээд ярьдаг ч юм уу те. За одоо жишээлбэл кофе хамгийн их ярмаар санагдаж байгаа. Кофений тухай мэдмээр санагдаж байгаа юм тийш кофений тухай ярьдаг ч юм уу те. Тэнгүүд за би видео хийдэж тэгэнгүүт наастай видео орлоо кино орлын талаар ярмаар санагдаж байгаа үстэй шууд видео ярьдаг ч юм уу те. Тэгэнгүүт одоо юу гэдэг Монголд нийгэм улс төр одоо юу гэдэг надад нагшаа одоо глобализацик ч юм янз бүрийн ярих удаа тэрийг ярьдаг ч юм те. Арай их юм нэг үгүй аваатай хүнтэй ярмаар байгаа сэдвийг ингээд ярилцдаг болсон гэх юм уу. Тэгээ одоо тэгээд Фишопи сэтгэл зүйч болсон юм шүү. тэгэнгүүт одоо тэгтээ тэгэл яг л залуучуудын ярьдаг юм стил хэврээл юм шиг санагдаад байдаг шин. Одоо Тэг яг одоо ингээд орж байгаа газраасаа л тэг шалтгаалж авах л таа. Тийм хүрээлээсээ мэдээж хин өсчөнд орж чичим эсвэл кофе шопт орж ирчээд нэг юм тэнхтэй яахгүй л байлгүй дээ. Кайнда байд юм аа гэж. Shit. Тэг тэрийг л асуугаад байна штэ. Тэгэн готлоо өөдөөс глобал хийдэг молидаг болдог. Үгүй тэдний би одоо жишээлбэл нэг юм яхаа бол чиж байгаа штэ. Ханцаах зүгээр ингээд дөнгүүлж байгаа штэ. Сони санагдахад болчих. Жонгийн Сони санагдахад болтол ярьсан биз дээ. Гэвч тэр нь яг юу вэ? гэхдээ би чиний асуулт чи яг одоо залуучууд юу ярьж ийн гэхээр чи яг ямар хуу үүднээс тийж асууж байгаа. Хандлага одоо залуучуудын хандлага нь юу нь ямар хуу байна л гэж асууж байгаа хгүй. Одоо ингээд надад болохоор ингээд бодогдож байгаа юм нь хоёр хуваагдсан байгаа даахгүй юу. Тэгвэл намайг ингээд 10 жил байхад болохоор бид нэр ингээд бас л яг л тэр юмнуудаа л ярьдаг байсан. Үерхэл октод нь бандраа яриад хөгүүд нь тэгэл октодоо яриад тэгэл ингэж жуусан тэгж жуусан энтэй ч додоо гээ тэрнтэй ч додоо гээ гэдгээл тэр сургуулийн тэр ингэсэн яасан ингээд нэг ийм 10 жил ийм байсан байхгүй. Тэгээд ингээд томроод инээ тэрээгээ тэг ингээд за ингээд буцаад ингээд Монголд байгаад ингээд 20 гараад ингээд энэ хүрээлд ингээд байж хоорно. Одоо ингээд их хүмүүс одоо нэг юм амар амгалан байвал яхаар байна ч юм уу те нэг юм гэнт хүмүүс ингээд хүмүүстэй уулзаал ярилцсан гутал ингээд ойрт өөр ингээд амар стресстэй аа. Гэхдээ эхлээд өөрийгөө хайрлахын тулд нэг би иймэрхүү юмнууд хийж гисэн гэдэг ч юм уу. Тэгэл нэг юм арай нэг юм өөр нэг юм чиглэлтэй болсон юм шиг надад санагдаад байна. Чам Өндөр давтамж руу дөхж байна гэсэн үг. тий дараагийн давтамж яг ингээд бид чи амар ашиг. Нөгөө нэг яриалга оруулах гэдэг шүү нөгөө яриалга. Үгүй чи гэхдээ яг зүгээр хүрээл чинь тий гэж таарад байна л да. Харин тийм баха. Үгүй тий би одоо ингээд юу яаж байгаа штэ. Надад одоо ингээд эн тент ингээд бас хүрээлээд байна л да. Би чи одоо оюутан хүн. Өнөөдөр яг френс үтсэн юм аа тэгээ ингээд тэнэг. Тэгээд одоо манай оюутан анги
хоёр оюутай ингэ байгаа надаа гэж. За. Тийм гол тэдний ингэж ярьж байгаа юмнууд нь бас нэг юм өөр. Гэтэ яг юм хичээгээд байгаа байхгүй юу? Яг нэг юм сахилгуудаа л зодоонуудтэйгээл архиур ингэсэн ирнээсээ дараа нь ингээд тэгтээ нэг юм арай тайван баймаар байна. Чи юу яадаг вэ гэдэг вэ гэдэг нэг юм хоорондоо ярилцдаг юмнууд нь юм өндөр тавтамжтайгаар охин биш, арх биш, хавдалт биш болж хувраад байгаа байхгүй юу? Тэгээд тэгэн гол одоо яг юм 20-с дээш насны залуучууд, 20-с доош насны залуучууд, одоо 30-аас дээш насны залуучууд, 40-с дээш насны залуучууд гэдэг ингээд нэг юм ямар ч нэг юм арай өөр юмнууд байгаа даа штэ. Тэгэн готлыг тийм. Тэгэн гол одоо 30 нэмхүүдэг хүртэл харангуйтал за бас миний эргэн тойрон байгаа хүмүүс тийм байж магадгүй. Тэгэн гол илүү юм амьдрж байхдаа одоо ингээ өөрийнхөө төлөө юм хиймээр байгаа байхгүй. Амьдралаа өөрийнхөө амьдралыг ингээ болгомоор байгаа ч юм те. Тэгээ одоо угаасаа энэ нийгэм бол угаасаа бүтэхгүй мэ. Тийм болохоор энэ нийгэмд би яаж ингээд гайгүй ингээд амиа аваад гэтээ бас ингээд хүнд гай болохгүй. Гэтээ өөрөө бас нэг юм энэ үе зүйлээ ингээд яа миний тархины хурд гүцэхгүй нэмэ. Enjoy хийх вэ гэж боддог болсон байна гэж байна. Enjoy хийхээ хажуугаар энэ ч нэг жоохон ч гэсэн юм хүмүүс одоо юу гэдэг арай нэг түгээ гэдэг одоо яг надад нь чинь зүгээр би тийжл бодлоо л да сая зүгээр хин нөгөө хөөх тавьсан асуултныхаа ингээд жоохон гаргалааг ин гаргангууд аггүй нөгөө ингээд амар их цаг хугацаанд ингээд хүмүүс одоо нэг тийм жоохон анхуу шатж байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо нэг юм ерөөсөө л угсаа нэг юм сайн нэг юм зүйл угсаал тэртээ үний нэг мөн чанарыг тэмүүлж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр нь одоо ингээд одоо 2026 оны 20 настайчууд тэр ингээд тэр нь арай сайжирч илэрч байгаа байхгүй юу. Тэр юм амар олон тэ одоо 30-тай 40-тэй хүмүүсийн ингээ нөгөө нэг тэрнээс өөр ярих юмгүй байсан зүйлүүд нь өлөг болоод эхлэнгүү тэр хүмүүс чинь энэ хүмүүсээс нэг тийм явахгүй л яриа биш үү. Тэрний хооронд бид тэр арай өөр зүйл юу тэг өөрийгөө сайжруулах талаар юу байж болох вэ гэдэг тал руугаа ингээд одоо сайжирч байгаа юм. Одоо ингээд туйл руугаа явж байгаа юм санагдаж байна. Нэг ингээд одоо ингээд аимшигтай ингээд хөгийн ингээд хэрэг ингээд амар их ингээд байгаа штэ ингээд гарч байгаа байхгүй юм бүр ана ингэж байгаа байхгүй юу? Үгүй ярих гэсэн юм уу? Тийм. За. Ингэж байгаа байхгүй юу? За. Нэгнийхээ найз охиныг нийлж зодж байгаагаа бичлэг хийгээд TikTok дээр part 1 2 гэж тавьж байгаа байхгүй юу? Тийм сонссон. Тэгэн гутлаа заяа. Одоо ингээд Валентин болон цэцэг байрыг гүгээд байгаа байхгүй юу? Тэгээд яг юу болоод байгаа юм бэ? Хүмүүсээ яг юм нормал хүн байна уу? Хүн байна уу? Hello. Байна уу? Хүн байна уу? Хүн байна уу гэж. Тэгдэг. Тэгээд яг юм туйл руу яваад байгаа байхгүй. Одоо тэгвэл би хүртэл ингээд юм хитрхи сайн байхыг сонгоод заяа. Хитрхи зөв хүн байхыг сонгоод тийшээ ингээд яваад байгаа байхгүй. Тэгвэл готол миний хичээж байгаа энэ зүйл дээр арай одоо зүйлгүй ч юм уу гэж. За нэг тийм хүнийг би ингээд харангуутал хитрхи муу хүн байгаад байгаа юм санагдаад байгаа байхгүй тэр хүн. Гутаад. Тэ яагаад гэд ингээд юм чамд нэг сонголт бай намайг дагаа яв наашир Тэнгэн хөгжилтэй. Тэнгэн хөгжилт ёо. Тэгээд тийм ойртой нөгөө нэг ялчгүй нөгөө судалгаа хийгээд байгаа байхгүй би. Тэгээд нөгөө нэг яг юм тий доошоогоо 10 тэнгүүд бас амар эвгүй хэцүү л байна л да. Тэгээд би яагаад ингэ бүр юм туйлда хүртлээ юм уу да юм тий болоод байна. Хэцүү бас тэгтээ юу юм. Тий эвгүй байна уу чамд? Эвгүй. Надад бол наалтах ойлсон. Тэгэхээр ингэж тасан зогцно гэдэг чинь буруу бод тэ уг нь бол тэ чи энийг Уг нь буруу. тий наалтаа болсон ингээд хий нэг ингэжл байдیں۔ Тэгжл байдیں۔ Сошиал дээр ийм хөгийн юм гарчлаад ийм сайн зүйл байлж дээ. Тэг түлийгээ тавьчих юм бол бүх хүмүүс хүлээж авдаг болвол энэ тэгэл
масаараа ингээл ер нь бол энгийн зүйл шиг л болж юм л та. Яг тэгээ хийж чадах зүйлээ л хийх хэрэгтэй л гэсэн үг л дээ. Тэгээд ямар нэг зүйл хийж нөлөө үзүүлж чадахгүй бол чи мянга стресстэй чи өөрийнхөө үсийг л хүлж ийн гэсэн үг л дээ. Би бол эндээс амар эмзэглдэг байсан. Тэгээд Яг нөгөө манайх шиг юм нөгөө боловсролын систем нь амар хэцүү. Одоо ингээд нөгөө юу гэдэг багаас нь 10 жилийн хүүхдүүдийг ингээд нэг юм одоо юу гэдэг Япон жишээлбэл нөгөө нэг нэгдүгээр анид оронгууд нь шууд өөртөө анги мангийн цэвэрлүүлж мэйрлүүлэл ингээд нэг юм хүүхдийг өөрөөр нь ингээд нэг юм боловсрол өгөхийнхээ хажуугаар тэрийг нэг хүүхдийг ингээд зөв хүмүүжүүлээд идэв шүү дээ. хүн болгож юм гэсэн үг болгож байгаа шүү дээ. Тэгэнгүүт манайх шиг юм боловсролын системний юм сонин хүүхдэд нэг юм наадцгүй тий зүгээр нэг амар их юм хичээлээ бөмбөгдөл тэр нь хүүхдэд яг юм хүүхдийг хүмүүжүүлэх ямар ч тийм үг байхгүй. Тийм юм ингээд амар удаан авчиж байгаа байхгүй. Тэгэнгүүт нийгэм нь өөрсдөө ингээд боловсролтой юм шиг боловсралгүй юм шиг амар төлөвшөөгүй нийгмийг амар бүтээчихэж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ ийм нийгмийг бүтээчихэнгүүтээ тэрэн дээр нь одоо ингээд хөгжилтэй орны юм сошиал мөшөл энэ хүн хитрхи хөгжижэнгууд тэр нь ингээд замбраа алдчихж байгаа байхгүй. Тэг яг замбраагаа алдцсан. Тэг ингээд хичээлэрнүүдэл манайхан бол ингээд алку ч юм уу за гайг ухаантай бол ухаантай байгаад байгаа байхгүй. Яаж ч харсан нэг юм гүйлгээ ухаантай ч юм уу те нэг юм сэргэлэн ч юм уу те нэг юмыг арга явыг нь олцдаг ингээд бүгдээрээ ер нь бол тийм байгаа ингээд анзаарсан. Тэгтээ одоо хүмүүжлийн хүний боловсрол, иргэний боловсрол гэдэг хичээл 10 жилд ордог байлаа л да. Тэгээд тэр хичээл ер нь бол ордгоо байсан. Тэгээ ангийн багш маань ордог байсан болохоор зөвхөн өөрийнхөө хичээлийг л заадаг байсан. Тэгээ иргэний боловсрол гэдэг номыг бол авахулчихсан. Тэр номыг бол хизээч дэлгэж үзэж байгаагүй. Одоо тэгтээ иргэний боловсрол гэж ордог л ах. Орж байгаа хөө. Үгүй тэнцээ нэг 10 жил юм байна. Тэрийг одоо юм ярьж санагдаад байгаа юм. Танаа ангийнхаа ер нь юу ярьж байна. Та юу хийж гин? Чи хөөх зодч үзсэн үү? Яаж вэ? Тэгэл цан. Тэгэл Хитэ эрэхтэй хитэ эмэгтэйг зодсон бэ? Бүлэглэн зодсон хэрэг байна уу гэдэг нэг юм. Юу ч юм уу аюу ч олон юм шиг аюу тайвнаар тэр нь л тийм л биш шахах. Мохашэт. Виктэй ингэж бодоод идэм а. Надад бол ингэ санагдаж заяа. Одоо ингээл бодох бид нар чи бүгдээрээ л яг ижилхэн ингээл урчинд ингээл өссөн хүмүүс байгаа байхгүй юу. Тэгээд ингэнгүүт одоо ингээд бодоход бид нарт ерөөсөө нэг дээр нэмэх нь 2 гэдгийг чэйжлүүлж яснаас биш, нэг дээр нэмэх нь 1 2 гэдгийг чэйжлүүлж яснаас биш, яагаад нэг дээр нэмэх нь 1 тэнцүү 2 юм бэ гэдгийг хизээч ойлгуулж байгаагүй. Бид нар хизээч яагаад тийм юм бэ гэж бодож байгаагүй. Тэгээд тийм болохоор ингээд нөгөө нэг одоо ингээд бүр ингээд гүнийг нь ойлгоод ингээ ухаарад ямар нэг юмны утга шалтгааныг бодох сэтгэлгээ нь хөгжөөгүй ингээд үлдсэн. Тэгээд одоо ингээд тийм ингээд сүнслэг оршихуй амар амгалан энэ гэдэг чинь бүгдээрээ тунгааж бодох доторхоос сонсох өөрийгөө ухаарч ойлгох зүйл яваад байгаа шүү дээ. Тэгээд тэр хүмүүс чинь жоохон бахта тэрийг ойлгоогүй maybe тэгээд том болчоод одоо ингээд тийх хэслэн байна гэдгийг ойлгож эхэлж байгаа. Тийм тэр нь чухал байсан юм байна гэдгийг ойлгож эхэлж байгаа гэж би бол бодож байна. Тэгээд би бол За. Sorry. манай хүн ажиллаа ихэр боллоо. Тэр хөтөлбөр ярьж лээ дөө. Тэр цаанаага хөвгдөд байгаа. Үсээс л удаан шүү. Энэ газар маань кофе шоп класс үсчин. Үсэд суулгах юм бол кофегаа сонгоод аваад уудаг байгаа. Irish coffee гардаг. Irish coffee гэдэг нь whiskey coffee гэсэн үг. Амар чанга юм л. Амар чанга юм лээ. Not for weaklings. Яа. Сул дор өвөнд зориулдаг үзэг. Бодолтой угаасаа виски, кофетэй гэд бодоод үү. Оо амар. Би нэг удаа зүгээр дэлчгэнж байгаа дууцсан чи тэр өдөржингөө юм гэсэн. Бодогдчихдаггүй. Надад чи цасмаас ороод. Тэгснэ наргигээд Ава муухай байна гадаа нэг юм чихүн хавар. Улирлууд чиний ааш занд юм бас хэр нөлөөлдөг вэ? Амар штэ. Амар. Яалтчгүй хаврын сэлгийг отор өөр үрчлээ гэж шууд нөлөөлж байгаа сте ингээд. Тий, ингээд би сая бас зүгээр л байсан. За өглөө ер нь бол гайгүй тогтоон байсан салхи багтай. Тэгэл яг өдөр ингээд сургуулиас гараа авсан чи oh my holy shit. Юу вэ?
аим шиг юм. Тэгээ уур үрэл шал ууртай энэ хүүхэндээ уулзч идэг настай. Ууртай байсан. Ягаад судал аваагүй ингээд автобусын дотор уурлаад байсан. Тэгээд чод цохоод авсан гэж хэвчээ. Алгацсан нам. Тэгээд би угаасаа энэ хүүхэнд ингээд дээрлэхүүлээ сурсан юм болохоор Аа ёо. чимээг өнгөрсөн. Мөг намайг нууцсан хүчээр хилдэг болтгоо. Нууцхан. Энэ ямар амар юм бэ? Ер нь хавар яагаад салхилт юм болов? Яагаад хавар гэж? Яагаад хаврын салхи юм байх ёстой гэж? Бусад газар юм байдаг болов? Харцангуу гайгүй. Гэтэ бас иймэрхүү ер нь байдаг хаа. Ер нь гэтэ яг л юм хараас ил юм хүүтэн чихүүн нэг юм. Яагаад юм болоо? Би юм гайх чинь яагаад? Яадгээ. Яагаад Сэлхэлмээр байна. Би яадгээ гэж бодож байгаа гэж. хаврын тэнгэр шиг ааштай гэдэг бас. Тий. Хавар яагаад ааштай байх ёстой гэж яа. Гэтэ ялч бол аашлуулдаг л та тий. Энийг юм амар сайхан нартай дулаахан байж нэг гів гинтэй аим хүдэн болоод цас бороо шороогоор шуураад барьцгүүлтэй. Тэгэхээр тэгэл угаасаа Нэг тийм юу яд юм болоо? Одоо эмэгтэй хүнээр төлөөлөх юм бол ингээд period-ийн өмнөх үеийн юм болоо. Үйлрэлийн үе тий. тийм нэг Яг тэр шигжээснэ гэж цэцгэлдэг. дэлхийн period. Дэлхийн period одоогоор эхэлж байна. Ер нь удахгүй цэцэглэн сайхааштай болно. Period-ийн өвөл тэгвэл ямар үе юм бол Эртсэн үеийн юм шүү гэж. эртсэн үеийн юм уу те? Дэлхийн period цасаар ирдэг. Тий. Улаа биш. Тийм юм байна те. Тэгээ яагаад period нь дуусны дараа уурлаад байгаа? Ovulation болохгүй уурлаад ирсэн юм болов? Бэд юм болов? Маадгүй. Тэгээ ovulation нь бол ялчгүй. За тийм ээ. Намар хавар хоёр нь яг ингээд өмнөх ингээд ой тэгээд яг өвлөн ирээд тэгээд зон нь яг ингээд ирэхгүй байгаа нэг хитгэн хоног. Тэг. Баярлаа. Нэг тэнийг үед баярлаа гэж хэлдэг штеп. Яахаар тэгдэг үлээ. Хүнд юм хийж өгчөөд нөгөө нь баярлаа гэсэн ч баярлаа. Тэр удирдлагын тухай ярьж байлаа. Илэрч гоё шүү гэж. Хавар яг юм уур үрэгдэг штэ. Одоо ааштай аваад байгаа уур үрээд байгаа хгүй. Уурлах санагдаад байгаа хгүй. Тэнгэр ч гэсэн ааштай. Мэдгүй гэхдээ би миний бодлоор зүгээр. Мэдгүй би зүгээр өөрөө одоо юу гэх юм бэ? Хамаагүй илүү нөгөө нэг гадаа ямар байгаас шалтгааллахгүй жишээлбэл нөгөө одоо өнөөдрийн жоохон ойрхон бэрт. өнөөдрийн одоо өглөө ямар ч ирснээс шалтгааллахгүй ер нь бол тийм өөрийнхөө ч юм уу ашгүй өөрийнхөө одоо нөгөө муудыг тийм стейбл байлгахыг илүү үздэг гэх юм. Чал эсрэг тесрэг хүмүүс битээр тэгтэл гадаа ямар байна дотор ямар байна. Тийм. Сэтгэл дотор ямар. Түүнээс жишээлбэл би одоо жишээ гадаа өнөөдөр бороо орж ин даа гон нэгэлж манаа л дээ. Тэгээ яг бай тийм хүн зөндөл байгаа л да. Ихэнх хүмүүс тийм баахдаг тий. Хэн өөрөө нөгөө нэг гонигтай биш үү тэгэхэр чаа. мэдгүй яг та тэгээд тийм дууссан ч юм уу. Emotional хөө нэг ингээл Poker base дээр хаан бил. Үгүй яг тэр чинь тэгтээ зүгээр яг нэг. Тэгтэй үлээ гэж. Үгүй тэр чинь тэгтээ зүгээр яг юм над мэдээж emotion байгаа шүү дээ. Тэгтээ зүгээр тэрийг ингээд ил гарахгүй ч юм аашгүй бол одоо тий өнөөдөр бороосноос болоо гармаагүй санагддгүй ч юм уу тий зүгээр яг амьдрал яг хэвийн үйлсэлж байгаа. Тэгтээ өнөөдөр гоё байна. Гадаа чихтэй гоё бороо орж ийнэ. Мэдээж надад мэдрэгдэж байгаа гоё байгаа. Аашгүй хүнэгтэй байгаа. Бүх юм мэдрэгдэж байгаа. Тэгтээ тэрийг нэг юм барай сурцсан ч юм тий контролдоо сурцсан ч юм. routine based хүн байна. Routine based. Routine based гэдэг одоо юу гэмээр. Чухал одоо зүгээр хийх юм чинь чухал. Тийм лээ. Өдөртний амьдрал тий тийм болцсон гэх юм. Түүнээс бол тий одоо зүгээр өнөөдөр гадаа амир шороод байна. Гармааргүй шити өдөр байна ч юм уу тий тэгээд тэгж нэг хахаа байцсан гэх юм. ялч эрэгтэй эмэгтэй хоёр хүний ялгаа юм л да тий энэ дээр. Эрэгтэй хүмүүс хамаагүй илүү тийж routine based амьдарч чадсан юм санагдаж надаа. Хөрх юм аа.
За нэгийнх нь нэгэндээ цэцэг өгөөд Хоёр болцоонд байна. тэгвэл болцоонд нь амжилт хүсэж явуулаад байгаа юм шүү найзгаа. Чи амьдралаа бод би годомжинд давлаа. Амар хөөрх юм аа. Үлдчихлээ шүү дээ гүрхэн. Тий. Амар. Өвлөрөл тэгтээ юу шүү. Миний зүгээр бодлоор Ямар их орс гардаг хээ ёо. амар гоё. Одоо ингэ нэг олон өвлөрөлгүй хүмүүсийг бодохоор нэг сонирхолгүй юм шиг санагдаад. Тий штэ. Гэтэ зүгээр харин улиралд солигдож байгаа гоё ч гэсэн тэр нь контролдох нь өөрөө сони юм шиг надад санагдаад. Одоо би жишээлбэл ингээд үйлчлэгийн юм хийж штэ. Тэгэнгүүт би бол өдөр болгон л байгаа тий. Тэгэнгүүт яг өнөөдөр гадаа цастай юу эсвэл дулаахан уу тий. Тэрнээс шалтгаалаад хүмүүс ингээд орж гарах юм баг ингээд ийстэс байдаг ч юм уу тий. Тэгэхээр амар жоон сонирхолтой мэдгүй. Одоо жишээлбэл хүмүүс жишээлбэл амар их үсэцс болох өдөр хардаг мардаг ч байд юм уу тий. Надад бол тэр амар why гэж санагдаж байгаа юм. Би байн хардаг шнэ. Мэдгүй би одоо өнжөөл нэг үсээ хосдог байхгүй. Надад одоо үсээ хосахаар хүн байсан надад хамаахгүй би одоо усмаар санагдвал усна. Тэгээ би хөвгөл байна гэж шах. Тэр бол цэвэр өөрийн итгэл үнэмшлийн асуудал те. Гэтэ үсэнд бол хүний хамгийн их инерттэй одоо бид хэдийн ДНК энүүгээр авагддаг штэ л үсэндээс авагддаг. Тэгэхээр яг зүгээр хувь хүний зүгээр энергийн төвшин бол ялцчих үсэнд бол байдаг. Мэдгүй би энергийн дургууг шах. Тэгээ ямар нэгэн би нэг тийм аура ч юм энерги мэдрэгдээд тийм нэг тийм юм нэг тийм надад нэг тийг санагддаг шүү. Тэгээ би ер нь зүгээр энергийн дургууг шах гэсэн. Гэтэ яагаад зүгээр сонирхоод үзэж болохгүй гэж зүгээр амьдрал дараа тэрийг сонирхож үзснээр болж болсон шүү дээ. Одоо та сонирхгүй байна. За одоо энэ надад ийм инерцтэй аура ерөөсөө юм нөлөөлтгөө надад ийм хамаарлахгүй гэж ингэж бодож байгаа. Тэгэн гутал тэрийг хамааралтай болгоод ч юм уу бодоод үзэхээр бас нэг өөр байж болно шүү дээ. Тэгээ тэрийг та дахиад хизээч зогсоож болох юм чинь. Өмнө нь бол би ч гэсэн хизээч ийм итгэдэг ийм нөлөөлдөг гэж юусаа бодж үзэж байгаагүй. Тэгээ зүгээр л ийм чамд нөлөөлөд байгаа. За одоо надад ингээд эдрийг ингээд хүнд одоо ийм энерги байд юм байна, аура байд юм байна. За эдгээр нь ингэж нөлөөлт юм байна. Ийм үед ингэт юм байна, тэгт юм байна гэдгийг мэддэг болчихлоор нэг юм нөлөөлтгөө надаа. Мэддэг болцохоор тэгдэг байх та аргагүй байна. Тий. Тэгээд ийм за тиймээтэй. Зүгээр ийм амар ийм дээшээ доошоо болгоод байгаа юмнуудыг дээдлэлтэн доотлолт нь бол доотлолт нь дунд нь бол дунд нь байлгах гээд надад тусалж байгаа зүйл болж орж өөрч өгдөг. Тэрнээс би ингээд мэдээг байхдаа ингээд би яага уурлаа таам бол энэ ямар тэнэг хүн бэ? Йоо энэ ямар гоё хүн бэ? Ямар гоё юм бэ? Йоо энэ л жинхэнэ миний сөүл мэт ингээд ийм савлгаатай нүү гэдэг. Ягаад ч мэдхгүй ингээд яваад гэхгүй. Тэгэн готлаа одоо зүгээр ингээд нэг бодоод ирэн готол магадгүй бит хоёрын энергийг дэжгүй таарчсан учраас тэр хүн надад айгу тотон санагдсан юм байна. Гэхдээ ийм одоо хайрцаглийн холбоогоор ч юм уу эсвэл партнер нэг юм найз нөхд олоод явхад бол тохиромжтой биш юм шиг санагдлаа. Гэт нэг юм дүү шинжилгээ хийхэд надад ийм зүгээр жоохон юм юмнуудыг маань ингээд жоохон хуваарлаад ингээд салгаад ингээд өгөхт нь одоо туслаад байгаа юм санагцсан. Тэгээд ямар хэмэрч. Интересting байна тий. Одоо хүмүүний л сонирхол харах үзвэл би бол юм логикли өөрөө л контролтно гэж бодно л та. Түүнээс бол хичтэй одоо юу гэх янз бүрийн асуудал байлаа гэж бодоход тэрийг бол ямар ч бас нэг тийм ауранаас шалтгаална гэж би бол хийж харж чадахгүй байна. Яг энэ бол яг ингээд нэг юм хоёр шал тесрэг хүн ингээд миний хоёр тал ингээд суугаад байгаа байхгүй яг ингээд энэ хүн яг ингээд нэг юм тогтмол долгион шиг ингээд нэг юм тогтмол байж идэг. Энэ хүн ингээд
Ингэжээдэг байгаа байхгүй юу? Өөрөө бас Тий. юу вэ? Би нөгөө дундыг баригч одоо ингээд ажиглагчийн талаас ярьж байна. Би өөрийгөө ерөөсөө оролцуулаагүй байгаа. Хог идэхтэй амар юм тийм шүү дээ. Ер нь бол тийм дандаа тийм покер фейстэй тэгээд Ажиглагчийн тал байдаг гэж юу? Тийм тэгэл ер нь бол яг хоогийн яг аль нь байж чаддаг байхгүй stability байж чадна асгүй болол гонж хотормаар тийм авраа битрэн бэрэл шаачсан дээ. Тий. Тавар бол ер нь бол бүгдэлдэг шүү дээ. Биц надад тийм үе байдаг. Гэтэ худлаа. Яг мөөх миний up and down амар experience хийсэн болохоор мэдээд байна л да. Ичгийн хахтал би тийм амар их up and down experience хийлгээгүй байхгүй юу? Тийм. Яа. Тийм бах. Тэгээ ер нь бол би хоогийг ер нь бол гадралдаг л да. Ямар хоо яг өөрийнх нь одоо нэг тийм одоо таирихаар бол авраан дотроо гэж байна. Авраан дотроо дээшээ доошоо хэлбэлцдэг хүн юм шиг надад бол ер нь бол санагддаг. Тэгээ тэрийг бол нэг хаан гарах уу гэдгийг мэдж байгаа байхгүй тий. Тэр нь бол надад таалагддаг учраас хоогийн тэр надад тэр авраан дотроо хэлбэлцэх нь надад бол нэг хамаагүй гэж байна. Тийм ээ, тийм бас тийм шүү. Тий. Тэрийг бас хүлээж авах хүн байгаа, хүлээж авахгүй хүмүүс байгаа тий. Мөөг бол хүлээж авах санагдаа би шууд зур тасгадсан шүү дээ. Би яг тэр үед нэг юм гүнрээд ингээд Тийм болохоор одоо ингээд хоогийн битээ бибинийхээ амар олон жил мэдж байгаа ч гэсэндээ хоогийн надад хэдэж нэг авраа яриаггүй л байгаа байхгүй тий. Тэгээд угаасаа намайг хүлээж авахгүй гэдэг мэдж байгаа шал өөр итгэл үнэмшилтэй хүн учраас тий. Би ч нэрээ бодож байгаагүй юм биш. Яхад яриач яахтай биш та угаасаа ойлгохгүй зүг шах. таны итгэл үнэмшил тэгээ юун дээр байдгийг. Ямар зүйл дээр би яг энэ итгэл үнэмшил үн цэн за энэ дөрвөн үгийг ингээд харьцуулж ялгаж болж чаддгүй би бас дээр чамдэрсэн тий. Тий. Та яриац тий. Станат чинь нэ бүх гүнзгий шаачдаг шок. За зөв итгэл үнэмшил гэдэг чинь тэгээд амар олон юм дээр байна шүү дээ. Юунд итгэж үнэмшиж амьдарч байгаа юм гэдэггүй яах гэж энийг хийж байгаа юм. Том жижигээс шалтгаалаад амар олон янзаар тайлбарлаж болох юм шиг санагдаад шүү дээ. За одоо жоохон яриага задлаа л да. За итгэл үнэмшил гэдгийг зүгээр ямар үнцгээс нь харж байгаа зүгээр. Одоо өөр өдөр тутамдаа баримталдаг зүйл гэх юм уу? Одоо итгэдэг. Одоо та ямар нэгэн зүйлд итгээд үнэмшээ тэгээд одоо энэ бизнесийг босгоод одоо ингээд явж байгаа амьдралаа цаг хугацаагаа зориулж байгаа. Одоо ямар нэг итгэл үнэмшил байгаа болохоор л та хийж байгаа штэ. Тэр нь юу вэ? мэдгүй зүгээр би ер нь хамгийн эхлээд яг өөрийнхөө дуртай юм хийж байгаа тий. Дургүй юм бол хүчилсэн ч хийж чадахгүй төрлийн хүн. Тэгэхээр нэгдүгüрд бол өөрийнхөө дуртай юм хийж байгаа. Хоёр дахь нь болохоор ямар нэгэн байдлаар одоо нэг мөнгөний төлөө одоо юу гэдэг буруу юм бас хийж чадахгүй гэх юм. Одоо зүгээр нэг ашиг хонжоо харж юм хийж чаддаггүй гэх юм. Миний араас гүөх дургу. Тий, тэгэнгүүт одоо би зүгээр амьдралд нийгэм боддог байхгүй. Худлаа ярьж одоо тий одоо нэг тэжтэй хүн алж худлаа ярихгүй жил юу ч хэлээ тий нэг тийм буруу юм хийхгүй юм сандаа л гэж боддог байхгүй. Тэгэх юм бол одоо ер нь бол хэцүү байсан ч гэсэндээ одоо нэг юм амьдрах одоо мөнгөгүй байсан ч гэсэндээ ятгахтай худлаа яаж худлаа яг юм да гэдэг ч юм уу те нэг тийм юм нь болчихдог байхгүй. Тийм худлаа яаж тэгж бол тэрийг бол одоо юу гэдэг тэл үнэмшил маа тэрэг гэх юм уу те тэгэл яг хийж чадж байгаа юмараа мөнгө олъё тэгээд өөрийнхөө дуртай юмаа хийгээд мөнгө олъё ч юм уу те тэгжил гол санаа нь тиймэрхүү л юм уу. Тэгээ яг мэдээж тэр хийж байгаа юм нь хүмүүст бас гоё юмнууд өгөөжтэй талууд байгаа ч юм уу. Жишээлбэл би өөрөө нэг тийм
алкогольны төрлийн юмныг хийлж чаддгүй болохоор арай өөр уух юмны соёлыг сонирхсан байдаг ч юм уу. Тэр нь гоё санагдахаараа бусдад түгээмээр санагдсан байдаг ч юм уу. Тэгээ хийж байгаа ч тийм тэгэл Тэгээ so far тийм итгэл үнэмшилтэйгээр одоо бас хөрх удаан явлаа штэ тий. тэгээ Тэгээ- шаардлагатай. Тэ мэдгүй үхэр тэргээр туулаа гүйцэн. Үннээр явбалаа. Үхэр тэрэг. Туулаа. Тэгтээ уусаал тэгэл тийж чадахгүй юм чинь нөгөө нэг тийж өөр хурдангаар шааж тэр нөгөө нэг буруу юм шааж чадахгүй юм чинь тэгэл тэр итгэл үнэмшлэрээ л шаахаас өөр тэгэл тэр гоё ивлэрэл шаах. Надад бол гэтээ таны тэр аим гой санагдгүй барахтай штэ танаар. Тэгж явж чадна. Үгүй шаах. Өөрөө тэгэл ойрт ингээл идэг болсон байлээ. Эцэд би нөгөө нэг одоо би гадар жоо зураг авалт маастай нөгөө хажуугаар нь өөрийнхөө нөгөө нэг видеоныхаа ажлыг хийхгүй бол юм гэж байгаа байхгүй юу? Тэгэнгүүтээ энэ ч нөгөө нэг зураг авалттай шум бусад завгүй үедээ хүн ажилуулъя гээд яахгүй юу? Хүн хайхгүй юу? Тэгсэн чинь 1 2 3 хүүхдүүдтэй уулзаг нэг охин орж ирсэн байхгүй тэгснэ. Хана ингээд энийг ингээд ажиллуулт юм аа. Тэгээд хажуугаар нь ханаас видео эдийн тэгээд ингээд гадуур заримдаа завгүй ажилтаа ингээд байх үед байгаамаа. Тэгээд ахыгаа ингээд байхгүй үед нэрээд ажиллах боломжтой юу гэсэн байхгүй. Тэгсэн чинь тэр охин та миний хийх чи үзхийг хүсдэг 2 юмыг хоёулын нь хийд юм шүү дээ. Тэгээд за ахадаа хэцүү шүү. Тэгж л хэлсэн дээ. Хүн болгонд зөвлөх зүйл бол биш гэдэг. Тий. Тэр охин нөгөө нэг одоо яг мөс ширдэг гэж байгаа байхгүй. Тэгээд уг нь бол мөс орж чадахгүй бол сөөст орноор байсан гэж байгаа байхгүй. Тэгээд Мөс нь ихний сонголт байсан юм уу? Сөөс нь ихний сонголт нь байсан юм. яг юу л ахгүй да. Үр ангаах гэсэн бахаа нэг тийм. Тэгээд яг тэр чинь хувир мөвөр идэм шүү. Миний бодлоор ойлгосноор. Араа тэр хүүхдээ яэш мэшэр одоо оноо мануу тэнцэл яэш юу сургуулиудын хувир идэм шүү. Тийм үү? Бид л ойлгосон. Тэгээд тэр охин болохоор мөсийн хуваар ирэхгүй болвол сөөст орондоо гэж бодсон гэж байгаа байхгүй. Зүгээр apply хийчээ тэнцвэл Тийм. ороод тэнц чадахгүй бол нэгдүгээр нь тэгээд шүүл юм байна л да. Мөслөсөн юм байна л да. Тэгээд тэгсэн чинь мөстэй тэнцсэн гэсэн. Тэгэнгүүтээ мөстэй орсон ч байгаа. Тэгээгүй юм бол угнаа сөөст ям тийм нэг жоохон видео ч юм уу. Тийм юмар сурмаар байсан юм шүү. Тэгээ ороочтэй. Тий why music сонгосон бэ? Тэгсэн чинь гэрийн Ингээ хараа. Энд чинь ажил амьдрал чинь болохгүй заяо. Надад бол тийг санагдтыг ингээд хүмүүс тэгдэлтэй ингээд тууштай бай. Гэдэг. Би бол нэг юм амар яг юм үнэхээр юм хуулийн мэрэгчл ч юм уу эсвэл бол ингээд ангаах ч юм уу биш л бол no. Do you have it? No. Готэмэнтэй. Зүгээр соёлоо ямар хамаа байна. Би бол одоо юм баг 3 сургууль соёлоо явж байгаа. Лээ одоо. Тэгсэн чинь яг бас тэр охины бас хүмүүс тэгж хэлсэн гэсэн. Одоо ингээд найруулагч бас сонирхсон гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь эхлээд зураглаач сонирхсон гэсэн. Тэгээд тэгсэн чинь зураглаач тийм яг үнэ. Тийм том хүнд камер үрээд явхад ер нь бол эмгтэй хөхт айгу хэцүү шттэ гэд тэгсэн чинь за тэгвэл найруулагч болъё гэд тэгсэн чинь Бас эмгтэй хүн найруулагч болоход хэцүү гэж хэлсэн үү ашээ. баг л тэгсэн юм шиг. Same story. Тэгэл юу яачлаа гэж. Одоо хэрвээ одоо тэнцэнэ төгсөөс сураад ингээд амьдрал дээр гараад ирэх юм бол 30 хүрсэн 40 хүрсэн тэр зүйлийг хийхгүй бол ярьсаар л байна. Би залуудаа уг нь сүй стори гэж бодож исэн юм аа. Жүжигчин болъё гэж бодож ирсэн юм аа. Найруулагч болъё гэж бодож исэн юм аа. Тэгэл амьдралаа одоол аав ээжээ одоол ахын дүүсээ одоол хамаатан садангаа одоол эргэн тойрныхоо хүмүүсийг одоол өөрийгөө бодоогүй. Тэгээд энэ чинь ингээд 4 жилээрээ сураад төгссөн. Тэгээд мэрэгчлээ хайртай болчихлох байх, хайргүй ч болчих магадгүй. Тэгэл Тэгтээ бас тийч юу 50 бас байж багталтай. Яг нөгөө нэг яг сурч явах явцдаа мэрэгчлээ дуртай болоод
явсан хүмүүс бас зөндөө байдаг шүү дээ тий. Яг юу хийж мэдгүй зүгээр дажгүй сургууль болохоор норцсон ч юм уу эсвэл дажгүй цаашдаа ирээдүйдээ гэж бодохоор норцсон ч юм уу тийм хүмүүс байж байгаад сурж байгаа хавцдаа энэ мэрэгчлэг чинь бас гоё юм биш тэгээд тэргээр явж байгаа. Баа шүү дээ. Та ах яаж исэн? Та чи одоо мастертай хүн шүү дээ. Чин бас ер нь бол яг видео яг ийм кино урлаг видео хариуцлагч гэж бол анхандаа бас бодоогүй. Би яг зүгээр 10 жил тогтоо зурх амар сонирхолтой байсан. Тэгээд ер нь бол анх зүгээр нөгөө баг IT болъё гэж бодсон дөө. Яг тийм бидний яг нэг оюутан болж байгаа үед чаа IT амар модонд орчихсон бохгүй юу? Алдартай мэрэгчлээ. Ер нь бол тийм бүх хүмүүс л баг компьютерийн сургууль гэдэг байсан. Тэгэл яг ихний орсон баг сэтэл нь бол тэгээд компьютертэй ойрхон ямар нэг юм шаах юм байна гээл компьютер IT-гаар ер нь бол нэгдүгээр курст орж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь тэр сургуульд нь азар гэх юм уу тийм медиатэй холбоотой мэрэгжил байж таарад тэгээд би шууд эхний нэгдүгээр курсынхаа хагас жилээс нь шууд мэрэгчлээ солилцсон байхгүй. Тэгээд тэр нь ямар мэрэгчлүүлсэн бэ гэхээр мультимедиа гэдэг байсан байхгүй. Тэгээд тэр нь болохоор би яг анх орж явахдаа би зүгээр зурх сонирхолтой тэгээд нэг цаанаасаа л нэг тийм жоохон нэг тийм урлагтай л ойрхон л байсан л та. Тэгээл ер нь зүгээр харж байгаа тэгээд нэг характерын дизайнээс гаргаж маргаал те. Ер нь бол тэр мэрэгчлийг би явандаа Google-тэй кино хийх юм байна гэж анх сонгож байсан байхгүй. Аниматор. Тийм аниматор болно гэж анх сонгож байсан. Тэгээд яг тэрийг ер нь бол яг бакалаврын мэрэгжил чинь тэр мэрэгжлийн зүгээр л дөнгөж амсуулаад хайдаг байхгүй. Яг энд бол ийм гоё гэл бүх юмныхаа суурийг үзэн хаац цагааг үзэн яг дизайны үндсэн мэдлэгүүдийг өгөн өнгө буудаг те бүгдийг заадаг байхгүй. Тэгээд ерөнхийдөө бол яг чинь яг нөгөө нэг дэлгэцэн дээр гардаг зүйл учраас зураг авалт өнгө тоон гэрээс үүдэр те бүгдийг яг ингэж заадаг байхгүй. Тэгэл тэрийг үзчихэд би баг нэлээд хэдэн жил зүгээр л хэвлэлийн дизайн тэгэл янз бүрийн юмны дизайн сайн хийж зөндөө явсан байхгүй. Тэгэл яванда жоохон фото зураг видео тийм юм руу арай сонирхолтой юм шиг санагдал. Тэгээ тэрүүгээр тэр яг мультимедиа яг нөгөө үндсэн суурийн сурцсан болохоор шууд телевизэд ажиллаж орсон байхгүй. Шууд зураглаач графикчингаар тэгэл тэнцээ байхдаа камерамантай илүү орхон ажиллаад тэмүүтэй ер нь бол видео ч гоё юм шít гээл. Тэгэл тэрүүгээр цаашаа өгүүлүүлж ажиллаад студент чааж магаал. Тэгэнгүүтээ дараа нь ер нь бол би кино тал руугаа ажиллах илүү сонирхолтой юм байна гэдгийг олж мэдээл. Тэгээд тэрийг яах вэ? Хятад очиж тэргээрээ сураал тэгэл. Хүнд харин яг нэг юм хобби ажлаас гадна нэг хийдэг юм байх хэрэгтэй юм шиг байна тий. Тийм. Тэгээд тэнцэнээс нэг юм зарим хүмүүс яг нөгөө нэг өөрийнхөө хоббиг өөрийнхөө мэрэгжил юм байна гэж бодоод тэгээд мэрэгчлэрээ сонгочдөг. Тэгэн гутал тэр нь яг юм баян хийгддэг зүйл болоод ирэн гутал ингээд унаад эхэлдэг ч юм уу тий. Яг юм мэрэгжил хобби мобиго жоохон тусад нь байлгадаг ч юм уу. Эсвэл ингээд үнэхээр өөрийнхөө хоббиг мэрэгчлээ болгоцсон бол таад нэг ийм хоббиг өөртөө бий болгох ч юм уу нэг тийм дахиад бас таад нэг өөр зүйл рүү ажиллаулдаг нэг тийм ямар нэг юм хэрэгтэй юм шиг байна. Тэгэхгүй бол ингээд нэг юм ачи юм ягаад чи чөлөө цагаараа хон засдаг уу? Одоо засах дуртай юу? Тийм ээ. Гэдэг шиг л нэг юм чөлөө цагаараа ерөөстэй юу чийсэн яд гэнтэй. Зөвхөн адууны засаа юу? Энэ кофений бизнес чинь бол яг тийм байхгүй. Яг одоо нөгөө нэг би чи яг юу видео талтай болохоор графикч эдит одоо арай нэг суудаг талын чиглэл нь арай 60-40 ч юм уу те зураг авах нь 40 одоо 60% дээр эдит график дээр суудаг ч юм уу те тийм байсан бохгүй. Тэгэнгүүтээ заримдаа ингэ тархи амраагаад гоё юм санагдангууд би гарч юм ухдаа одоо гудамжаар алхаал те гудамжаар алхахаас чи ямар нэг юм ууж идэггүй болол сонирхолгүй шүү дээ. Тэгэнгүүтээ эхлээд шууд кофе руу ороогүй маа. Илтгэв шалтгаан бүх юмыг шааж авах. Бабл ти юм ээ те.
зүгээр или юм шааж аал тэгэл сүултээ кофе руу ороод энэ зүйл чинь харин амар чигний интерестэй юм шүү те. Тэгэл кофе эхлээл төрөл бүрээр нууж үзэл сүултээ тэрийг хоббируулаад өөрөө төрөл бүрийн юмар хийж үзэл сүултээ бүр янз бүр ачаачамд хольж ууж үзэл те. Энэ тэгэл тэр тухайд тэгж явах явцдаа өөрөө судлаад аль тэрийг ер нь хоббигаа бүр ингээ гоё хөгжүүлээл тэгэл энийг бас ингээ хүмүүст өгөх юм бол бас гоё соёл юм байна гэж бодоод тэгэл хийж байгаа. Тэгэл кофе шоп нэгсэн дээ. Би тэрийг шалахгүй бол яг гайхаад байна. Тэрийг шалгатаа. Sorry, we don't have monitor now, so that's why. Still rec явж байна уу? Good. Чи их цаг болсон бай. Ваа. Цагч хурдан л да. Подкастыг сухадчих. Би энэ хоёртээс л юмс Би тэгтээ ерөөс ингээд камерны урд би ерөөс яаж чаддаг вэ? Сууж мөн чаддаг вэ? Ингээд зүү цээ зураг цохол чаддаг вэ? Тэгтээ яг энэ утас мууц болохоор бас Айгу. тэгээ яг нөгөө нэг мэддэг ингээ хоёр хүнтэйгээ юм ярихаар бас хайцсангоо ингээ гайгүй бачих. Түүнээс бол яг ингээ танихгүй хоёр хүнтэй шаажсан юм. Гоныг шааж байгаа. Зүгээр тэгээ яаж байгаа 5-2-ыг ингээ нөгөө өмнө нь баахан үзээд бүр ингээ хил захтнаад байсан. Шаач марч юм шиг санагдаашаа. Захтнаа ч гарсан уу? Шах вэ. Эхнээсээ жоохон мажигдчихлээ нэг шах. Тэрийн подкастны зорилго хүмүүсийн хилийг захтнуулах байгаа гэж тий. Тархиныхан захтнааг юм. Тэгээ мэдгүй дараа нь яг энийг би яг ямар хөө юм болохын сайн хэлж мэдгүй л. Муухай байвал устгаарай гэж шах тий. Бид тэ энэ хоёр хүүхдээ аль нэгнээс нэр ингэсэн юм асуумаар авахгүй ингээд таны үеийнх нэрээ одоо юу ярьж ийн юу санаа зовдөг вэ гэдгээс нь гайлаас хаашаа. Үгүй яа камерын дээр. тий. Асууч хобби. Ичээд ярьж чадахгүй хаа гэж бодож байна би. Хоёроо. Хоёроос нэг юм асуучих уу? Энэ подкаст бичиж байгаа байхгүй юу? Тэгээд зүгээр ингээд одоо ингээд бит хоёр 20 хэд настай, энэ 30 хэд настай, хоёр одоо ингээд 10 хэд настай байгаа шүү дээ. Тэгээд зүгээр ингээд та хэдийн одоо ярьдаг юм ч юм уу эсвэл ингээд нийгэм жоохон бухимдж байгаа юм ч юм уу тэрийг зүгээр сонсомоор байгаа байхгүй юу? Наанасаа царай гаргалахгүйгээр зүгээр микэнд яриад өчөж тхөө. За. Зайшид зогсноош. Одоо өнгөрсөн. Танаа үеийнхэн биш үү? Одоо ер нь юу ярьж ингэж тэрэн тэгэж юм баясаж ингэ хайплж чинь эсвэл болоод нөгөөх нь шүү зэ. Нөгөөх нь болохоор юунд нэг юм стресстэй ингэж энэ нь арай дээрччих юм бол ингэ бид нар бас арай дээрччмээр байгаа байхгүй гэсэн нэг тийм байна уу? Тийм юм байхгүй дээ. Тэгэл юу мэш нэг жок гэж баясдаг. Манай их халаад байдаг. Жок нь жоохон доошоо хийх үү эсвэл нэг юм Дааш их ш зүгээр нэг жоохон хөөргөөд ч өөрийг нь хөөргөөд тэгж нэг жок гэж баясдаг. Жоохон хэцүү санагддаг юм. Хэцүү санагддаг. Юуны хэцүү санагддаг. Мэдгүй юу ч гэж. Нэг хэцүү санагддаг юм байхгүй шүү дээ. Ер нь л гоё юм дөө. Гоё шааж даа гэж. За баярлаа. За айгу гоё байгаа юм байна. Бид нар л хэцүү Чи байгаа байна гэж бодоод байсан юм шиг байна тий. Өөрийгөө заваагаад байсан юм шиг чи. Шүдээ. шах. Хэлсэн шүү дээ. Наашаас. Тэгэхээр яалч бас яг ингээд хитрхи муу байгаа юмнууд нь хитрхи их нүдэнд ингээд харагдаад байгаа болохоор тэрэнд нь ингээд та нар яасан юм Үгүй одоо Муу зүйл дээр нь төвлөрөө тахгүй юу? одоо юу ачиж байгаа байхгүй юу? Одоо манайшийн харж байгаа ажил мэргэжлийн нэгдүгээр жав ажил мэргэжлийн онцлог хүн тий бид нар арай юм ингэж гүн гүнзгий хардаг хүмүүс байгаа тоххой. ажигладаг. Тий ажилтдаг. Тэгэнгүүтээ хоёрдугаарт бид нар бас нөгөө нэг emotionally арай нэг юм юмыг хүлээж авдаг хүмүүс байгаа. Одоо зүгээр амар хэцүү юмтай таарлцсан ч гэдэл өнгөрчдөг юм байдаг шүү дээ тий. Тийм биш байгаа даахгүй одоо жишээлбэл хэцүү юм харахаар амар
хэмжээр хүлээж авдаг ч юм уу. Гоё баярлчаад Би таны мэлтэнд айгүй ингээд санаа зориод ах юм. танихгүй ч гэсэн ингээд хүмүүсийн баярлж байгаа хараа өөрөө баярлж байгаа юм шиг хүлээж авдаг ч юм уу. Тийм хүмүүс байгаа байхгүй. Үний имзэглээ ер нь урлагийн ер нь имзэг хүмүүс л урлагийг сонгох юм шиг байна. Би тэгж л бодчих шүү дээ. Тэгэхгүй болвол амар боолт хүмүүс чинь тэгээд Боолт хүмүүс чинь бизнесмэнүүд байдаг гэж би боддог. Эсвэл ус төрийнхөө. үгүй тэр чинь гэхдээ бас л яг уу яг тухайн местэн дээр бас л яг амар юутай л бах л та. Тэгэл боолт л. Ер нь бол тийм тийм. Тий. Бид нар бол шалчгаар Өнөө. шалчганаад ээж яадаг. Дандаа. Яг Яг юм. ч гэсэн тийм ихтэй хүнийхээ хувьд л амар шалцгартаа л орох байх гэж шах. Та ч өөрийгөө юм байнга юм хаамлын дундын. Үгүй зүгээр яг emotional штэ. Ер нь бол одоо зүгээр ингээд үйлцэн явж байгаа хүнийг хараад бол би ингээд шууд авын зэ бахал зүйл гэж хэлж чадахгүй байхгүй. Хараад би дотроо ингээд одоо баг үгүй гэж яаж жоохон гэж туслуулаа шаагаад тий. Тоглолоос. Тий, тийх байхгүй юу? Тий. Түүнээс яг тэрийг контролд чиглээ байхгүй. Контролд чадчих байгаа байхгүй. Тийм л. Би бол контролд чадахгүй гэдгийг аль үгүй ойлгосон. Би ер нь бол ингээд нөгөө нэг яадаг байхгүй. 7 хоногт яг юм нэг юм уу хоёр юм кино үзэхгүй болвол ийм одоо яг нөгөө нэг юу гэх юм бэ? Бачуураад. Тий, нөгөө нэг юм 5 дахь өдрийн шоудалтаа шаагаагүй юм шиг шаагаад байдаг байхгүй юу гэшээс. Тэгэл заримдаа бүр албаар ингээд амар сайд мэд кино үзэж мүзаад хазаа жоохон мослоодаас тэгснэ. Амар дажгүй бол наазаасаа дажгүй кино үзлээ амар 50 унтаж болно ш. Тий, заримдаа яалтчгүй нэг юм хүчээр өөрийгөө гониглуулах үе байдаг л та. Байна. Зөв зүгээр гэсэн албаар нэг юм хүнд хэцүү юм болж маазаа гонигтай кино мэно crying movie зөв Гонигтай дуу сонсч мас. тэсний нөгөөтгөөсөө ингэ дүүлж ингэ нулимстай гаргаж магадгүй гонигтай байна. Би бол дүүлдэггүй шүү. Наашаас Лойк ап. Тэгээд тэр кино дуусаад ахчил тэрийгэ байн бодоод ямар хэцүү байваа гэж албаар тэгдэг бол би заримдаа тэгтээ амар аз жаргалтайгаарнаас аз жаргалтай кино үзсэн ч бас юм. Гэтэ юм бэ гэж боддог байж тээ. Гэтэ ер нь хүн гонигтай үедээ л аз жаргалтай байгаа юм гэдэг. Оо Moment of truth. Би бодож юм мартчихлоо. та хоёрын хаалганы хажуу суугаад ингээд яаж байгаа шүү гэдэг хэлсэн юм шиг. Хилзээ. Таслаад байж магадгүй. Тэ дараа нь чимээ Шууд орно. Шууд орно. Хэлсэн штэ угаасаа ингээд тэгтээ яг сүүлийн тэр нэг 2 3 нөгөө нэг хитрхи яг нэг юм юу болцсон мэт. Нөгөө нэг юм намхан сууж байгаа. Та хоёрын тэр нэг ихний нөгөө нэг гихт шаагаал дараа нь нэг өөр хамаагүй шааж магаал. Тэр чинь бол бас сонирхолтой шааж. Тэгсэн сүүлийн 2 3 тэр нэг яг нэг газараа суугаал. Тэгээд яаж байгаа нөгөө та хоёрын ярианы темп мэв чи хүртэл яг нэг юм ойрцоо шаагаад. Тэгээ зэрэгээ хэлсэн штэ бас амар юм ядралтай уйууд ингээд зэрэг тийм бит хоёр тэгтээ бас нэг 7 хоног амрах хэрэгтэй юм болов бас тэг яг өмнөгчгээ ингээд нэг 7 хоногт 2-ыг гусчаад нэг 7 хоног амраад дараа 7 хоногт нь уулзаж 2-ыг гусчаад ч юм уу нэг юм. Үгүй яг ингээд 7 хоног болгон уулзаад ингээд тахлаар нэг юм урмаагаал. Үгүй. Яа. Одоо тэгэл ингээд Орчмоос өөр байх тийм орчмоос солиод альсгүй бол нөгөө орчинд байсан ч хүн өөр хүн дуудаж юм уу та шааж маавал. Би сая тэгтээ сая яг бодлоо энэ хоёр хүүхдийн асууж хата дулаан аргалаар гудамжинд яг ингэ ширээ засаад би гадаа подкаст юмэр байгаа. Тий. яг ингээд гудамжинд ширээ засаад ингээд тэгээ ингээд суугаад тэгээ ингээд энэ уртал дээрээ ингээд нэг асуулт тавиад орчих чинь тэгээд ингээд ярилцахыг хүсвэл суугаараа гэдэг ч юм уу те. Тэгэл камера нуучна гэжтэй. тэгэл хин нэгэн орж ирээл юм яриад эхлэхэд нь яг ингээл
яасан тэгснөө ингүүл тэгж гинэ тэгээ битхоёрын подкаст хийж байгаа. Та нөгөө царайгаа муухай ах байна тэргээд ингээд долоо орвол энэ тэнд гудамд очиад тэгээ суулаас. Бас эндээ Тэгээ Гой гой. байгаа хүн нэг гэр хорооллын гудамжинд суугаал, хутган дээр суугаал, хутган дээр дээр суугаал. тий. Тэгэл нэг гоё энэ тэнд нэг газар суугаал, байран дунд суугаал. Би одоо энэ чи гаднаа нэг жижигэн ширээ тавих гэдэг байхгүй. Жим чашаа. Тэгэл та. Би энэ гэхдээ бас яг ганцхан локейшнд байн подкаст хийгээд хаар үйдцэн би бас. Аа тий. Үйдцэн. Би бол чам Юу гэсэн бэ? Сайн юу гэсэн Аа бэ? тэгвэл нөгөө яг тэр чинь яг зүгээр нөгөө нэг өөртөө жоохон тухтай байлгачихж байгаа байхгүй тий. Харин тийм яг хөө битүүндээ гадуур нэг подкаст хийх гэж үзээд нөгөө нэг хойгоор уртур хүмүүс яваад битүү нөгөө нэг царайгийн нуухын тулд нөгөө лаардаж чадахгүй тэгээ сүултээ зүгээр give up хийгээд зүгээр ингээд тэр хэсгээ яг хүний царай гарсан хэсгүүдээ ингээд дүрсгүй болгосон. Аа. Тэгээд яг хөө жоохон духгүй санагдсан болохоор хийсэн. Гэхдээ яг хөө яг иймэрхүү маягтай байвал болж л байна. Тэгэл гадуур тэнж подкаст хийх бол надад бол гоё байдаг. Та хоёрын тэгвэл яг нөгөө одоо хүмүүстэй юм ярилцах фейс чиглэж байгаа юм шиг. Ер нь бол тийм. Фейс дүү шааж байгаа юм шиг. Тийм. Нэг тэнийг асуудаг болох уу? Зочдоосоо. Биш нэр та хоёр гэхдээ нэр анхны зочин мочонтой шааж та хоёр яг юу яримэри гэж нэг бодоагүй. Бодоогүй. Дэнийх боддгоо байхгүй. Тэр нь гоё санагдаад байдгийн. Бодохгүй шаасан л зүгээр л дээ. Гэтэ мэдгүй би та хоёрт юу ярих гэж бодож илаа гшээс. Тэ чи юу ч юм зүгээр сонин сайхан болгоод жижиг дунд бизнес Монгол эрхлэх ямар байна да гэдгийг нэг асууя гэж бодож исэн байна. Хэцүү шиг. Маш товч бөгөөд тодорхой хариултайлаа баярлаа. Баяртай. Манай дараагийн дугаарыг дараа 7 хоногийн яг энэ цагт үлийн авч үзээрэй. Тэг би гэхдээ итрийг яриад байна уу? Мөөг бүр ихэндээ амир гайгүй цоглог шаажсэн. Одоо бүр гонё шаад. Чи гуригтэй нөө? Саяны хүүхэд өөрийнх нь хүссэн зүйлийг хэллийг удаа гонёлсон байна. Үгүй штэ. Үгүй түрүү наа чин зүгээр би арай их яриад мөөгийг яриулахгүй баг шүү. Үгүй. Зүгээр ингээд би эхнээсээ юу яагаад ороод ирсэн юм аа. Өндөр ороод ирсэн. Тэгээ темпэнд ярианыхаа темпэнд ороод тэгээд ингээд Яахан суугаад байгаа. суугаад байна. Тэрнээс биш ингэж эхэлсэн бол энэ чигээр явах байхгүй. Тэг яг амар хөөрөд эхэлсэн чинь яриан дундаа орчингуудаа л унц юм санагдаад байгаа байхгүй. Тас тийм бах те. Та бол ярих ёстой л доо. Ярих гэж л орж ирсэн юм чи. Тийм ээ. За зөөр ярьчмаар юм байна гэж. Гэтэ юу юм бэ лээ? Би одоо жишээлбэл ингээд яг нэг би нөгөө гадуур явахдаа байнга одоо чихвч зүүж явдаг хгүй. Ямар нэг юм заав сонсч явдаг нөгөө би одоо годамсны чимээг нэг сонсох сонирхолгүй болсон гэх юм уу. Баярлаа. Тэгэнгүүтээ байнга чихвчтэй явдаг болсон. Тэгээд яг нөгөө нэг хөгжин сонсох үедээ сонсон. Тэгээд сонсохгүй үедээ болохоор ерөнхийдөө одоо зөв нэг Монгол подкастнууд амар сонсдог болчиход байгаа байхгүй. Тэгэнгүүт яаж чаг би нөгөө байнга алхдаг байхгүй. Юусе машин суудаг байнга алхах. Тэгэнгүүт ер нь бол урт байх тусмаа гоё юм шиг шаад байдیں۔ Ер нь бол нөгөө ингээд та хоёрыг бид нэг 40 минутын ч үлээ нэг дугаараа орсон шүү дээ. Тэнгүүд нэг дутуу шагаад байгаа байхгүй. Тийм шүү. Тэгэнгүүт одоо би ингээд зарим миний нэг үздэг подкастын мөөг мэдтiin байлээ. Тэгэнгүүт тэр чинь ингээд 3-4 цаг шаадаг байхгүй. Тэгээ бүр дэвэн дэлхийн бүх юмыг шаадаг байхгүй. Зүгээр ер нь зүгээр дэвэн дэлхийн юм ч байгаа зүгээр замбраагүй шаадаг байхгүй. Негатив ямар болоосоо. Тэгэнгүүт тэрийг ингээд нэг 3-4 цаг яг хуваагаал сонсно л дээ мэдээж яг алхаж байгаа үедээс. Тэрний дараа нэг юм за сайхан боллоо гэдэг шиг шаадах байхгүй. Тэнгүүт нэг юм цаг маг ч юм уу аим богино шаадах. Яг юм сонин сайхан ярьж дуусаа явах за бай гэж чам шиг. Тэднэрт яг юу яадаг одоо яриад таслалтыг бол тэд нар гайхамшигтай идэх хүмүүс идэг штэ. Тэгэл нэгнийгаа ярьж
гэж таслаа. Гүү мэн чинь нэгсэн тэгсэн битгий шаа гэсэн юм байт юм тийм байт ингээд. Ингээ орож юм бодох юм завсар өгдөггүй гэсэн. Тэгэхээр хоёлоо бол нэг юм чи би гэсэн хандлагатай бат. Тийм. Ааха. Мэдгүй би негатив Монголыг сонсч үзег болохоос амтгүй л юм л та. Би баг 2-3 жилийн өмнө хогийд Ярьж л хараад үстэй. Тийм. ер нь бол тийм яг мэдгүй би яг одоо нөгөө нэг юу гэдэг. Яг би бүхэл юм сонсдог л доо. Янз бүрийн нөгөө нэг мандруул амарчин ч юм альшгүй заримдаа бүр эдийн засаг гадаад надад энэ тухай ярьдаг заримдаа бүр оройны мэдээ зэдээ хүртэл шаадаг хөөх. Бас сонирхолтой шүү дээ шах. Тэгэл тэгтээ зүгээр нөгөө нэг тийм одоо бидний одоо ингээд гурвангийнхаа шиг ярьж байгаа шиг яг ийм одоо юм задгаа ийм юм бол амар ховор санагддаг хөөх. Хэрэгтэй ч гэх юм уу дотоож гэх юм уу Тийм шүү. Яг нөгөө нэг юм хизээний дугаар дээр хэлээ дээ. Яг ирсэн тэг нэг юм жижиг сажиг юм ярианууд ингээд сонсглоо хайтай. Тэг нэг юм заавал бодож ухах шаардлагагүй. Ярээ сонсоод нэг юм хов ярьж байгаа юм шиг болоод өнгөрчдөг. Тэг гот ийм ойлгомжтой жоохоо яг ийм юм яриад эхлэн гутал хүн бас яг ийм дотроо хамтдаа яриад идэх хгүй бодоод яг ингээд ингэсэн чи тэгсэн чи үгүй би тэгвэл тэгсэн чи тэгдэг ингээд дотроо бодоод тэгвэл нэг юм ярилцсан юм шиг мэдрэмж аваад байдаг юм шиг бодоод ярмаар байгаа зүйлийг нөгөө хүмүүс яриад тахаар тийм нэг юм гжиг нүрээд хил захтнах гэдэг тэгээд яаж байгаа нөгөө ярмаар байгаа юм нөгөө хүмүүс амар ярьж байгаа юмтай өөрийнх нь чиний бодож байгаа чинь таарч марангууд яг өөрөө ярьсан юм шиг хүлээж аваа. Таарахгүй бол бүр нэг ингээд юм шууд хэлж өөрөө ярьж мээрээ дотроо ингээд тэгсэн чинь яг штэ магштэй гээл за Үгүй штэ тэр чинь тийм штэ гэлээ. Тэгж мэхээр амар гоё шаардлагатай шээ. Тэгээд би бас подкастыг нэг алхаж явж сонсоод тэгээ подкастыг ер нь гоё юм байна гэдгийг гоё мэдэрчээсэн. Тэгээд бид хоёр одоо зөвхөн YouTube дээр биш өөр подкастны платформуд дээр бас подкастаа хий гэж бодож байгаа. Тэгэхээр сонсорой. Гэлөө сонсоход амар ээжч магадгүй бас дата баг өргөдөн гадуур алхаж явж байхдаа YouTube тавьж яснаас подкаст тавьсан дээр. Ер нь бол тийм. Яа. Гэтэ нөгөө одоо нөгөө Монгол нөгөө сошиал амар юу болсон болохоор хүмүүс нөгөө YouTube-ээр л амар юм. Тий. Тэг бүр яг бас нөгөө Facebook шааснаас YouTube-ын дээр илдэг шах. Хайртай нэг юм одоо ингээ юм хум ингээ ярьж байхдаа одоо хэрвээ энэ дугаар одоо ингээ за Apple-ийн подкастт орлоо гэж бодлоо л доо. Тэгэхэд одоо ингээд юм бас ямар ганцтай мамтай ингээд гол ингээд хүн ингээд хармаар санагдаад нэг юм emotionally үзмээр хармаар идэм шиг байна. Тийм болохоор YouTube барай ингээл хичнээн цаг байсан ч гэсэн тэгэл уцаа халаагаал үзээсага үрээлөө. Андаа шаачихгүй шээс. За та хавьяас үл ямар кино үзсэн? За зү. Хамгийн сүүлд нөгөө Gang of New York DiCaprio-гийн тоглолдог. За. Тийм тэрий зүгээр нөгөө нэг амар удаан. Яг нөгөө нэг 7 хоногийнхоо нэг кино. Тэгэхээр тэрийг яг 2-7 хоног биш ээ. Яг нэг 7 хоногтой гэхдээ 2 тасалчл үзсэн юм байна. Тэд ч угаасаа баг 230 минут л нэлээд уртаа. Тэгэл зүгээр нөгөө нэг яг ойрд яг би нөгөө баян Netflix үздэг. Тэнгүүт ойрд Netflix дээр нэг яг үзчихмээр кино харагдах. Тэгтээ яг нөгөө нэг юм Hollywood ч үл яг нэг тийм энэ доош бүлчэл юм зэснүүд үүд шүү дээ. Тэрэн дээр нь яг нэг харсан чинь би яг тэр киноны дундаас хойш нэг үйл явдлын яадаг үлээ сандгүй. Тэнгүүт нөгөө тэр чинь бас нэлээд Оскар төвчжсэн кинохоо. Нөгөө Martin Scorsese найруулсан кино шүү дээ. Тэгээд тэрийг дахиж үзсэн. Тэгэл гоё шүү. Тэгвэл нөгөө нэг юу байдаг штэ. Баян нэг юм жилээ тойроод нэг үздэг ч юм уу нэг юм баян үздэг. Тэг үзэх болгондоо нэг өөр мэдрэмж авдаг ч юм уу нэг тим кино байдаг штэ. Тэр нь ямар кино? Жилээ юу
Миний амар үзэх зуртай нэг кино байдیں۔ Зүгээр нөгөө нэг тэрний чинь нэр нь юу лээ? За монголоор болохоор зүгээр нөгөө нэг дөрвөн найз солонгос кино штэ. Нөгөө газ стейшн дээрэмдээ шааддаг. Амар инээдтэй. Тэ. Дөрвөн найз амар зодоонч тэгэл дөрвөн бачгаа зүгээр л хийцгүүрч ийсэн аа. Бүгдээрээ энэ газ стейшнийг очиж дээрэмтгүүгээл очиж дээрэмддэг. Тэгэл хоёр дахь удаа ажиллаа очиж дээрэмдсэн чинь яг тэр оройныхын зүгээр л нэг тийм оройны үйл явдал гардаг хгүй. Аим funny. Тэгэл гэхдээ тэр тунд амар хөөрхөн сторитой тэр дөрвөн характер нь дөрвөл амар хөөрхөн back storyтой тий. Ямар нэг кино. Тэр ч юу лээ. Нэрийг мэдгүй байна. Robot guest station ч лөө. Тиймэрхүү чи үзчихсэн үү? Би юу тийм үү? зүгээр хаяа зүгэмгээд дахин амтраад үзмээр шалтгаалж би тэрийг амар их дахин тавтаж үзтээ. Надад надаас юу амар гоё санагдав. Бас солонгос кино шүү дээ. Нархан бүлгийн охтод. Бас тархиа унтраагаад үзэхэд тэгээд нөгөө тэр дууг сонсох болгонд тэр кино бодогддог. Дун 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 дуруру. Багийн хөлөө хаанахын дүүлээ дээр үе. Санэ. Attack the gas station гэнэ. Дун дуру. Attack the gas station 1999 оны уран бүтээл байна. Чи үзчихсэн баха. Энийг ер нь үзээгүй хүн ховор доо. Амар инээдтэй. Ер нь тэгэл эцсийн хүн болгоны байнга дахин давтаж үздэг кинонууд дандаа л нэг юм Тэгтээ би нөгөө иймэрхүү кино байдаг бах та. би юу юм бэ лээ? Танаас юу гаргаж идчихвэ? Би зүгээр өөрөө нөгөө нэг юм амар одоо юу гэдэг юм шок. Амар дэлхийн шилдэг одоо нөгөө нэг амар юу лээ. IMDb өндөр ондоотой маань. Тийм нэг тийм юу биш. Одоо амар лаг кино минь нэг юм лаг сүсгэлж үздэг үг зүгээр л нэг тийм нормали гоё кинонууд илүү дуртай гэх юм уу. Тэгэл санийх манийх ч юм бол нэг тийм амар сүртэй кино бол биш шүү дээ. Тэгтээ зүгээр л надад таалагддаг юм. Түүнээс одоо би жишээлбэл кино найруулагч мариулагч тийм мөртлөнгөөс одоо нэг хүмүүс ч ингээл баг сүртэй нөгөө нэг одоо юу лээ зураг шиг уран зураг шиг зураг авалттай кино мэнэ. Тэр заавал үтцсэн байх хэрэгтэй юм шүү дээ. Дүрсээр яруу нариг битсэн гэлөө. Тийм надад бол сонирхолтой байхгүй. Тэр бол хэлбэр тэтгэл гэж боддог. Би харин ч simple мөртлөнгөөсөө амар гоё зүйлийг жижигэн мөртлөнгөөсөө гоё зүйлийг харуулах нь илүү гоё кино урлаг хэлбэр санагдаад байна. Чам тийм кино байна уу? Тэгэж байн үздэг. Би 19 оноос хойш яг юуг л Danish Girl-ыг болж ил болох үзсэн юм байна. 19 оноос хойш. Тэр нь жил болгон үздэг заавал. Тийм тэрнээс өмнө одоо ямар кино үздэг байсан юм бол доо. Тэрнээс өмнө Handmaid үздэг юм. Handmaid нөө. Тийм тэрийг нэг солонгос нөө. Тийм солонгос нь тэрийг би бас нэг 3 жил мэл дараалж үзээ. Гэтэ арай өөр зүйл бодож. Тийм л. Яг мэдчихэж шүү дээ. Секси кино шүү. Тэр бол тэр нөх амар тийм мэдрэмжтэй бол холбоотой биш л баг шүү дээ. Гэтэ жоохон жил болгон үзэхэд арай нэг юм өөр мэдрэмж алтчих хөөгдөх л төө. Тийм тэгээ би бас нөгөө нэг бүхнийг чадахч Брюсийг бас айгүй их үзээд идгээ. Тэрэн дээр яг ингээл эхэндээ ингээд эрс тогтод сууж үзэж байгаагүй. Тэгэл дараа нь ингээл дахиад ингээд ойлгохгүй юу ямар тэнэг кино вэ гэж бодоод дараа нь ингээд зүгээр сууж ингэж үзээ. Дараа нь ингээд хөрхөдөө гэл. Тэгэл дараа нь үзэн гол аим хөвчлөлтэй ч юм нэг юм өөр мэдрэмж алтчихгүй өгөөл хөтөлээд гэл та. Grinch бас зөв. Концепт нь гоё дээ. Цулсарыг үзье яддаг. Ер нь л сайн бүтээлүүд бүгдээрээ л
Өнцөг болгонд Өнцөг өөр болгонд, мэдрэмж тийм. өгдөг, өөр талаас нь гүн зэгээр харах боломжтой юмнууд бидийг санагддаг шүү дээ. Тэг яалт ч нөгөө нэг ямар ч дүрд нь буруу өгч боломгүй те аль талын зөвтгөөд аль алийг хайрлаад аль алийг үзэн яадмаар нэг тийм юмнуудээ те Forrest Gump-ыг бас би 3 дууцээ. Forrest Gump ч бас хэр сайн бүтэл Би шүү. анх үзэж юусоо ойлгоогүй. Би бас 10 Хизээ үзсэн. 10 жил дүү. Тэг 10 жил мэл дундаа мангидал утсан баг. Тэгээд зургатаар гарчсан. Тэгэл аав аамир үзмэсээ линийг суугаад үз миний охин бохин. Би тэгээд суугаад үзсэн аа. Тухайд яг тэгж бодсон за яагаад энэ ингээ саажилттай хүн нэг л гаргаад яваад энэ саажилттай хүн л ингээл яваад байгаа нь энэ киноны юу юм бах та ямар сони гэд нэг ингээд гайхаа за яагаад энэ хүн л яваад байгаа юм бол мол гэж бодвол тэгэл ингээл өнгөрчихсэн за тэгэл дараа нь бас нэг үзчихэд дундаас нь бас авцсан уцмцаа хаалны тэрэл тэгээ сайхан нэг үзсэн жил мөлийн өмнө нөө тэгэл за Яах вэ? Зүудээ гэсэн. тийм дараа жил дахиад үзнэ гэлээ. Том Hanks-ийн гэхдээ нөгөө нэг онгоцны буудал дээр гацдаг кино үзчихсэн юм. Онгоцны буудалс гарч чадахгүй. Үгүй Тэр нь бас гоё шүү дээ. Тэр чинь нэр нь юу лээ? Яг нөгөө дайнтай орны нэг дөрөвч байгаа байхгүй. Тэгэнгүүтээ Америкт ирээд юунаасаа онгоцны буудлаас гарах гэсэн чинь одоо таны ингээд Америк улс руу нэвтрэх боломжгүй гэд тодорхойгүй хугацаагаар тэр нөгөө нэг онгоцны буудлын дотор ингээд буцаач болохгүй, оролцож болохгүй. Үзчихсэн юм санагдаад байна. Ингээд үлдэж тахгүй. Тэгээд тэр дотор ингээд баг хичнээн сарч байлуу. Тэгээд тэр дотор ингээд хийж болох боломжтой бүх юмыг хийгээд амьдэрдэг. үзмэр санагчлаа. Тэр үдж байгаагүй юм. Үзэж байгаагүй хаа. Чи үзчихсэн. За тэгээд би Үзчихсэн юм шиг байна. Тэгтээ би яс залуусаа явах хэрэгтэй болчихлоо доо ер нь. за Тэгээ та хоёр үргэлжлүүлчихв. Тэ дуусгая тэгээд дөө. дуусгах юу? Дуусах юм. Марти. Дуусгая Дуусчих дөө. юу? Дараа нь Гоо сайхан те. Гинти дуусанаас те. Амар ярьжсэн. За гэж бас. Тэрлийн гинтийн нэрл дуустдаг л та. Манай курт ормоор Одоо тэг орчих штэ. юмш газраас та танаа. хоёр ойрд ямар их гоо сайхантай хараад байгаа. Хараад анхаарсан. Анхаараагүй амар удаж байгаа. Тий. Саяхнаас л нэг халт мулт яаж яхад чинь. Зарим хүмүүсийг бодвол битүүрч бас минимал хүмүүс шүү. Ихтэй зэрэг хийм хийл гэж ямар ч хийм хийл гэсэн царай байл. Олж харахгүй бол тэгэл явах вэ. За цагш. Заримдаа нөгөө нэг дуугүй өнгөрчдөг байгаарэ. Охтуудаа амаа Юу яав. би надаа ингээ хавар ингээ нүлэлээд байгаа байхгүй. Би бүр ингээ Чи бүр хаваршсан бай тээ. айшламар санагдаад бүр ингээ ааш хөдлөд байгаа байхгүй юу амар сонь. Тэгээ бас юм эртээ. Би бас хаяа ааштай байх зүгээр гэж боддог болсон. Ойрд энэ үгийг маш их бодож байгаа. Штий. Терминал гэ. Терминал. За, Хоёр үзсэн юм шиг оны байна да. 2 цаг 8 минутын кино байна. Харчихсан юм шиг байна. Тийм ээ, тийм юм битэн. Зүгээр тоглож үзэж байгаагүй юм шиг байна. Яг би дөрөв нөгөө Forest Gump-аас зүгээр альтраад над руу ч орчлоо. Сонирхолтой кино guys. Үзэж үзүүлэх хойш. Сонирхолтой юм байна. The Terminal гэдэг кино байна. За тэгвэл дуусгах та дараа нь Би бас Би- Terminal гэдэг кино хийсэн шүү дээ. Энэ хүүхэд бас Terminal гэдэг кинотой штэ нэрээ. миний үздэг хүмүүстэй. Тийм билүү. Яа нэг юу богоны бодолтой. За та бүхэн бас тэр киног үзэх хүсвэл мөөгрүү DM бичээрэй. Юм зардаг гүрвтөг чинь бас такс толцсон юм байна. Юу лээ 300-ын такс өгөөд хямдхан гүрвт ороорой гэж за. Бүр ормоор санагдтал амар. Юуны групп юм бэ? Бараа. Юу ч хамаагүй байдаг. Худалдаж авах юм уу тэгээд тэр бараг Мгм. уух.
За таксид ороод тэгээд зүгээр нээлттэй зарж байгаа өмнөөс нэрээ амьдруулж авах юм байна л тийм тийм л юм тий. Аа. Угаасаа Монголд хүмүүс юм авчир заахтаа бүр тэнгэрийн өмнө шатна шүү дээ. Эдгтэй ийм юм яхаар гоё мэн нэг юм. Тийм. Юм булааж аваад юм балмад үйлчлэгээд байгаа юм шиг. Хүний микрофоныг яг ингэ булааж. Удлаачихсан яа чи. Тий яг улаан балтж байгаа шиг. Юмны амар нэмэгдсэн байлээ. Тэгээд хүмүүс цагаан сарынхаа ямиг авах гээд нөгөө захнуудынхаа үнийг бүгдийг хөөргүүлсэн. Тэгээ нөгөөтгөө авсаар л байгаа юм байлээ. Тэгээд зүгээр л сүлжээ дэлгүүрөө супермаркетод зүгээр л үнэ барьсан хив хивэндээ байлээ. Тэлгээр гадаа хүүтэнд хар өрн наран туул чакуза якуза нөгөөт чи юу лээ жанжин бишээ шонхор хүчит шонхор монхор гихгүйгээр ингээд нэг юм гэртээ орхон байгаа л дэлгүүрээсээ зүгээр л юм худалдаад хамаагүй хямдхан бас нөөттэй байгаа тийм ээ сонголттой ч байгаа. Тэ. Угаасаа тэгтээ ингээд чи бидний үеийн хүмүүс бол тийшээ нэг угаасаа захарж юмаа цуглуулах бас л цөөхөн байна. Энэ хүн зөглөлцсөн байна. Тийм мэдэрсэн байна. Биеэр experience хийчихэд Чи бид сууж. өөрөө өөрийнхөө юу аав авах юмстай. Аав эмээ өө мүү их юмстай. Тэгэхээр ч харин тэр хүмүүсийн Тэгтээ яг хаалгараар явж байгаа шүү. үнэтэй байсан болохоор наваагүй л те. Тэ. Чи өөрөө байсан бол явахгүй шүү дээ. Зүгээр чи дахиад өөр хүний Тий. зараасаар явж байгаа учраас Яа. орж явахгүй. Би 28 ингэж юм гүнзгий ингэж ямсгаад байгаа шүү дээ юм. Гэдэг. Их л гомшоо гомшоо. Хөгшөрж явахгүй. Үгүй харин Шээс. эсвэл нэр миний зүрх хөвдөд байгаа юм болоо. Санаа алдахад ихийн сүү тавна тамтай. Мантон мод тэлэр бас сүү амтагтаад байдаг шүү. Сонирхолтой. За дуусах за. Зүрх мөр. За баярлаа. Би тэгтээ сая ярьж дуусаагүй дараа дахиж байгаа. Ашиггүй дээ. Дараагийн дугаард дахиад сууж байдаг. Энзо баба.